Sounds so funny, then I can keep it 1,000. I know you don't really run it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really run it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company, these girls, I feel like 3,000 Jesus down on always, you know that we bout it. In your dreams, you got no one real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh Lord, I got her in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot. Эмбэ доктор бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ та бүхэндээ Эмбэ докийн 7 дахь дугаар одоо удирлын бэлэн болсон байна. За тэгээ өнөөдөр та бүхэндээ нэг нь хажигдсан мэдэхгүй. За нэг нь хүндэтгэгчлагаар ирж амжаагүй. За тэгээ та бүхэндээ орой мэндийг хүргье. Орой мэндийг. Та сайн яваад ирв. Сайнлаа, баярлалаа. Хоёр сайн авч ирв. Чи бас нэр байгаагүй шүү дээ. Тэгээ хоёлоо тийм. Чи сайн авчихсан уу? Би яах вэ? За тэгээд Эмбэ докийн Platinum event гэж Future of Lifestyle Tokyo, Platinum event гэж Coca-Cola байгаа гэдэг та бүхэнд хэлэхдээ таатай байна. Тэгээд ундагаа угаад шинэ жилийн хүслийн жаргалтай iCoke iPro илгээгээрэй гэдэг. За тэгээд event гэжтээс баярлалаа. За тэгээд юу болов зөндөө юм болчих шиг боллоо тийм ээ. Ер нь гэрэх далуу сайн юм шүү дээ. Далууд сайн юм шүү дээ. Эмбэ сайн танаас л асуумаар асуу. би яг үндээс тас жоохон. За та зүгээр капд үлдсэн 8 багийн ядаж 5-ыг нэрлэж. Юу тэр амархан шүү дээ. Тийм амархан битээ нэ. За. Гү юу гэж байгаа OKC. За, Lakers. За. Spurs. За. Торонто, Нью-Йорк гэл ингэж болчих шүү За 8 л ингэ дээ. нэрлэж. 5 гэж хэлсэн шүү дээ. 5 бол 5 шүү дээ. Амар шүү дээ. Амар сайн win streakтэй байгаа багуудыг хэлсэн. Орландо Мэжик байгаа. Томитк за харъя. Бага Орландо Мэжик байгаа. За өнөөдөр энэ талаар ярья тийм шүү. Тэгээ өнөөдөр шууд капар хэлээд хөө. Тэгээ ийм жижиг юм битахаас битээ. Үзэг багт тэрийг ч мэдэн шүү дээ. За, юу ихтэй? Капын тоглолт Phoenix Suns OKC. За тэгээ энэ тоглолт усаад нэг юмараа сонсгоо шүү дээ. Jada Bertlesээ ирж байна. Эхнийхээ тоглолтод оролцож байгаа. Тэгээ Jada байхгүйсэн ч гэсэн одоо дараалсан ажлууд нь яваал байна гэсэн. Тэгээ уусаа зогсоох баг алга байна одоо. хожтойгоо хэд очиж 10 тагцсан болж байгаа шүү дээ. Гэхдээ яг нэг календар харах юм бол нэг Дэнер энэ хоёрыг нэг тулахыг харчих гээд байгаа шүү дээ. 2 сард байлаа. Гэсэн чинь хамгийн ихний уучраа баг 2 сард байгаа. Тэгэхээр харин жоохон юутэй те. Мүт харахгүй юм байна л да. Энэ нэг хамгийн шилдэг довтлогоо хамгаалалт хоёр хооронд. Тий, хоорондоо тулаад энэ бас нэг эртхэн аль нь илүү байгааг нь харчих гэсэн чинь бас тааруулаагүй юм байна. Тэгээд OKC энэ тоглолтыг бол 11 дараал очсон байсан тийм ээ. Фэй. Энэ NBA-д бол өвчтөө ус болох тийм ээ. Капын тоглолт тийм ээ. Урж идэр. Ихтэл бас бүрэн бүрэлдэхүүн болоогүй. Jada business-д харч тайм байхгүй байгаа тийм. 2-7 хоног. Тэгээ нэгээр юу намараа явах үстэй. Тэгээд яалтчгүй. Нэг ингэсгээд үү? Өнгөрсөн жил бол NBA-г бүх үзүүлэлтээр тэргүүлсэн. За тэгээд яалтч тэрэн дээр авраг авсан. Тэгээд нөгөө хамгийн хэцүү даалгавар юу гэдэг бол энэ сүүлийн жилүүдэд байхгүй байсан нэг зүйл гэх юм бол одоо аврага хамгаалах гэдэг зүйл ерөөсөө тийм. Сүүлийн маш олон жил ерөөсөө байсангүй шүү дээ. Back to back аврагыг бид нэр баг хараагүй бодож байна. Тэг Warriors. Тэгэхэд яг байх хамгийн өндөр одоо магадлал нь магадгүй энэ жил OKC бид шууд нийлж болохоор байна. Би танаас нэг асуулт асуучих юм. За тэр үеийн дараалж авраг авдаг Warriors яг ур чадвар за Steph Durant байгаа. Гэхдээ зүгээр энэ багийн хамгаалалт тотлохоо сэлгээ ингээд яг чанар одоо энэ гар нийлэмж одоо яг энэ багаас тэр үеийн Warriors-с илүү байна уу, дутуу байна уу, ямар хуу юм шиг санагдаж байна. Тоглолтын 10 гарал асуугаагүй шүү. Зүгээр юм яг чанар чансаа тий. Гөө ерөөсөө чансаагаар нэрх юм бол rotation хамгийн чухал шүү дээ. Rotation дээр яг нэг залуу байдаг шүү дээ. Тэгэхээр удаан оршин тогтох буюу dynasty-г одоо үүсгэх гэж ярина шүү дээ. Тэр тал дээр OKC бол ерөөсөө яг бэлэн баг. Дээрэс нь энэ багт энэ лигийн одоо MVP тоглогч нь байна. Тэ хамгийн шилдэг тоглогч нь байна. Тэ. За тэгээд дээрэс нь бүх төрөлт нь одоо хамгаалтан дээр нь ч гэдэм үү одоо маш одоо deep rotation гэж ярьдаг шүү дээ. Бенчэнд байгаа хүмүүсүүд нь хүртэл бүгдээрээ тэ
Одоо бүр ямар ч багт ороход чинь гараанд гарчих боломжтой ч юм уу. Тэгэхээр ийм баг байна гэдэг нь өөрөө яг энэ ямар ч асуудалгүй бий бол одоо ойрын хэдэн жилд үржлэх одоо dynasty биелэх баг болчиход байна гэж би хэлээд байгаа юм л да. Тэгэхээр хамгийн гол юм бид юм л яг тэр ур чадварыг ус ярих хэрэггүй шүү дээ. Тодорхой шүү дээ тийм үстэй. Тэрийг ярих шаардлага байхгүй. Тэгэхээр залуу байна гэдэг тийм. Давуутлан залуу. Удаан жил оршин тогтнох. Дээрээс нь гэрээ тий мөнгө маш олон юм чинь нөлөөлнө шүү дээ. Тэр багийг барих тий. Ихэнх багууд яаж ихээр нэг авраг авахд дайраад дараа жил нь ингээл багийнхаа санхүүгийн асуудал оронгуудаа дараагийнхаа нөгөө ихэнх тоглогчдоо явуулчихад шүү дээ. Дээд үр чинь тэр авраг авсныхаа дараа тэгэл ерөөс баг 5 тоглогч нь явагдсан байх санагдаж чинь 5 6 тоглогч нь. Яг тэр нэг цул болоо тэр баг чинь эхлээд нэг баг болох гээд чинь нэг бүрлдээд нэг уур амьсгал бүх юм байгаа шүү дээ. Локер рум тий бүх юм тэр чинь нэг зогцох тийм бүх юм алдаад байна л та. Би яг зүгээр өнгөрсөн жил улиралд гайхалтай байсан ч гэсэн нөгөө залуучууд тэгээд өөрсдөө баталж харуулаагүй байсан учраас плей-оффд ер нь хүртэл итгэхгүй байгаадсан шүү дээ хүмүүс ер нь. Дэнүрийг арай барахгүй дээ ч юм уу. За зарим Lakers-ийн фэнүүд яг плей-оффд бол туршлагаараа хожинч гэдэг юм уу. Тэг нэг юмрхүү хандлагууд байгаадсан. Намарсаа өөрсдөө баталсан. Тэгвэл одоо ингээд 21 гэдэг амжилт үзүүлсэн явж хахад нь бүх цаг үеийн түүхэнд хамгийн шилдэг баг одоо тэр Jordan үеийн Chicago ч юм уу эсвэл Steph Durant үеийн Warriors-тай харьцуулж ер нь ярихдаггүй байна л да. Энэ нөгөө Shea-с бусад нь мега старт үнэлэгддэггүйтэй холбоотой болов тий. Steph KD өөрөө мега старт үнэлэгдэг. Clay бүх цаг үеийн хамгийн шилдэг шидэгчдийн нэг ч гэдэг юм уу. Draymond Green сагсан мөхт бас хувьсгал хийсэн 4-5 номер, жижиг битээ 5 номер ч гэдэг юм. Ингээд яригддаг байсан шиг ярихдаггүй байгаад байна. Гэхдээ миний бодлоор бас ярих стон болов гэсэн бодоод. Энэ дэр анар одоо юу гэж бодож байна? Зүгээр яг энэ багийн бүх цаг үеийн хамгийн шилдэг баг мөн үү гэж тийм. Яг тэдний хэмжээнд очсон уу? Би бол очсон гэж хэлмээр байна. Ягаад гэвэл яг энэ жилийн OKC-ийн яг хамгийн гол харах хэвээр статистик нь юу гэхээр defensive rating яг 101 буюу хоёрт явж байгаа багаас бараг 10 онооны зөрүүтэй байдаг. Тийм ээ. Ийм түүхэн хамгаалтыг бид нар харж байгаа. За Chicago Bulls хүртэл 2 удаа дараалж 3 төрүүлэхтэй ямар нэгэн байдлаар юу гэдэг бүрэлдэхүүндээ Dennis Rodman-ыг авчирдаг ч юм уу юм бас хүчээ зузаацгаж 2 дахь 3 дараас аврагыг авч исэн. За OKC-ийн хувьд бол дандаа драфтаар авсан тоглогчдороо тий. За SGA бусад багууд яг MVP хэмжээнд үнэлэхгүйгээр солилцоонд оруулсан үед нь яг баталж харуулаагүй байх үед нь авчирсан гэдэг утгаараа ч юм уу. Од олоогүй. Яг яагаад одоо бид нар ярьж эхлэхгүй байна вэ гэхээр дөнгөж нэг авраг авсан байгаа. За магадгүй энэ жил 2 дахь авраг авсныхан дараа бол бид нар хамгийн агуу багуудтай харьцуулж эхлэх байх гэж байна. Тэр нэг үгж байна. Тэг бидсэндээ ер нь энэ жил бол яг NBA-ийн түүхэнд өмнө нь байгаагүй хамгаалт гэж би бодож байна. Тэгээд бүх хамгаалтын 1 2 3 дугаар багт магадгүй энэ багийн бараг 7 8 тоглогч нь бараг орж болохоор ийм хамгаалтын үзүүлэлтүүд бас байгаад байна л да. Тэгээд магадгүй гарааны одоо тоглогчдод Shea өөрөө ч бараг бүх хамгаалтын 1-р багт орж болохоор байна. Jada буус орж болж байна. За тэгээд Slingston гарч иж байгаа одоо Caruso, Tom ингээд. Тэгэхээр энэ багт айгу спешиал бүрдсэн байгаад байна л да. Тэгээд дээрэс нь одоо ингээд нөгөө ярилцлага өгж явах те нэг багийн soil culture байгаа шүү дээ. Leadership нь өөрөө ямар одоо хамтлагтай яриатай ийм байгаа лээ. Jay Dobson одоо энэ тоглолтын дээр ирээл багаараа ирэхэд ард талд нь багаараа зогсдог юм уу те. Тэгэхээр энэ баг өөрөөсөө ийм hungry одоо энэ зангаа угаасаа хаяхгүй юм байна. Дахиад одоо хидэн авраг авахын төлөө энэ залуучууд байгаа л бол дахин авраг авахын төлөө л угаасаа явахаар ийм баг л бүрдсэн байна гэж бодод байна. Би бол энэ багийг бол амар спешиал баг байх гэж бодож байна. Ер нь NBA-ийн сагсны түүхэн энэ багийн талаар ер нь олон жил дурсаж ярих тийм баг бүрдсэн болоод гэж байна. Би үзэх үзэхдээ зөв ингэж бодд юм аа. 2 хуваачсан гэж бодд. Шилдэг багуудыг. Яг тэгэхээр бид нар яг одоогийн байгаа багийг 2025 оны багийг 90 оны Bulls ч юм уу 80 оны Lakers-тэй харьцуулах нь өөрөө буруу гэж боддог. Угаасаа. Яг тэгэхээр өөрөө сагсан бөмбөг нь өөрөө одоо яг тэр үеийнхээс харьцахгүй дүрмийн өөрчлөлттэй болсон байна. Тэр үед одоо чинь хамт одоо ингэж хүрхгүй хамгаалж байгаа тэр үед чинь ингээ зүгээр тулаад хамгаалж болно чи. Тэр дүрм чи 2000 онд гараад байхгүй болсон дүрм жишээ. Дээрээс нь тэр үнд одоо нэг шиг юм 3 шилжилттэй юм юу байсан юм. Нэг баг ер нь 70 80 оноо авдаг гэсэн шүү дээ. Хувьсэл бүх юм өөрчлөгдсөн болохоор бид нар магадгүй Lakers-ыг Chicago Bulls-тай харьцуулдаг. Одоо бид нар 2000 оноос хойш Spurs-ыг юм уу, Golden State Warriors-ыг юм уу, OKC-тэй харьцуулах юм бол хамгийн зөв болох гэж байна. Тэрэн дээр ч гэсэн өрөөсгөл зүйл байна. Юу гэхээр OKC-гийн онцгой байгаа зүйл нь нөгөө second apron гарснаас хойш бүрдсэн баг байхгүй юу. Тэгэхээр одоо 90-ад оны Bulls жишээ нь Jordan ямар юм цалиа авч илаа тий.
багийнхаа нийт тоглогчдоос 50% ганцаараа багийн нийт цалингийн 50% ганцаараа авч ирсэн. Скотти Пипнес баг 2 3 дахин илүү цалин авч шиг бараг 20 илүү. 20 дахин. тийм замраагүй их цалин авч ирсэн. Тэгсэн мөртлөө Родонд мөнгөний нөгөө тавьчилж ирсэн тий. Тэг яг ийм одоо цалингийн задаргаа нь яг одоогийнх шиг наривчилсан болоогүй байлаа. Warriors ч гэсэн Kevin Durant тэр дөрвөн амар амтныг одоо л нийлүүлэх боломжгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр чин OKC энэ бүх балансыг хадгалаад тэгээд энэ хэмжээний баг бүрдүүлээд бусдаасаа ингээд тохоо ойлоо явж байгаа гэдэг чинь өөрөө бас нэг шинэ эртний ховор тохиох юм онцгой баг уу. Яг тэнийг хэлдгээр яг спешиал болчиход байгааг юм. Эндээс тэгээ бид нэг юм харахаар нөгөө түрүүн анаач хэлсэн драфтаар ер нь бүтсэн багуудад маш их тийм боломж юм. Үнэхээр сайн бүрдүүлж чадвал олон жил явах боломж нь байна тий. Тэрнээс нөгөө өндөр үнэтэй тоглогчдыг авчихсан баг бол удаан оршин тогтох боломжгүй болчихдог. Макс 4 жил тий. Тий. Дөрөвч бараг ихтэй дээ. Яг нь LeBron Miami-д очсон гэж бодлоо л доо. Тэрнээс ч шахтахаа салгийн ихэ өөрчлөж байна шүү дээ. Тэгэхээр нэг тийм болчих. Тэгэхээр Dynasty үүсгэхийн тулд бид нэг 10 жил ярих хэрэгтэй болчиход шүү дээ. 10 жил тогтох багийг ер нь special баг бүрдүүлэхийн тулд тэр баг өөрийн гэснийг юутай байх хэрэгтэй. Соёлтой байх хэрэгтэй юм шиг. Culture тий. Culture байх хэрэгтэй. Одоо OKC-д ямар ч тоглогчийг авчирсан гэсэн Spurs ямар ч тоглогчийг авчирсныг Spurs-ийн тоглогч болчтой шүү дээ. Одоо тэр системд нь уусдаг юм уу. Тэгэхээр одоо нэг team culture OKC-д үүссэн юм шиг байна. Тэгээд тийшээ одоо ямар ч тоглогч утсан гэсэн нэг юм дураараа ажилтдаг ч юм уу одоо яадаг чинь тий. Ийм нөхцөл байдал угаасаа үүсгүүгээр тэр OKC-ийн одоо сайн хамгаалдаг ч юм уу одоо тэр яг одоо Shea leadership хийдэг ч юм уу тий. Яг энэ нэг culture-т угаасаа ороод явхаар л санагдаад байна л да. Тэгээд амар гоё баг бүрдсэн. Тэгээд бид гэрчин болоод явж байгаа юм шиг надад санагдаад байна. Бүгд OKC-ийн өнгөрсөн үеэд баян үлдэл харьцуултыг бүгд харцгаа тэгэхээр найруулагч юу гоогооч. За өнгөрсөн үйлрэл тэгээд ер нь зогсоогдчихгүй байсан. Бүх юунд тэргүүлж ирсэн шүү дээ юм тийм ээ. За одоо давталгаа нь бол бүр яг л хийлэндээ шүү дээ. Яг л хийдэг юм а хийж байна. За тэгсэн хэрнээ хамгаалалтаа бүр илүү бие биендээ илүү ойлголцтой болсон байна тийм. J-Dub чинь бүх хамгаалтын нэгдүгээр агш нэрлэгдээд өөрөө 20 стейшнууд унтжилсан тоглогч нь байхгүй хахад л юм байгаа юм л та. Одоо тэгээд эргэж ирэнгүүд энэ үзүүлэлт одоо яах ч тийм. Бүр л илүү сайжирна. Сөрөг нөлөө байхгүй шүү дээ угаасаа. Одоо жишээ нь J-Dub нэгэн тоглолтод 7 ассист өгж байгаа байхгүй юу? Өөрөө баг оноо авсан ч гэсэн. Тэр чинь ингээ өөр дээр хамгаалтын анхааралтаа задлахад бусд нь оноо авахд илүү хэлбэр болгоо л хэлж байгаа. Тэгээ чинь өнөөдрийн тоглолтын шин хамгаалтнаар 3 блок шот. Тийм. Тэгээд 21 тоглолтын турш гараанд нь бас маш их өөрчлөлт орсон шүү дээ. Тэгээд яг ээжлэл гэмтээд нэг бол Caruso байхгүй, нэг бол Hartenstein байхгүй, нэг бол Chet байхгүй гэдэг. Chet бүр нь бол ингээл байлаа шүү дээ. Тэгмүүд кейс нь болсыг бас ярих хэрэгтэй тий. Бүгд тасалсан тоогоор лигийг тэргүүлж шүү дээ. Бүх хамгаалтын багийн бас нэрлэгдэх ёстой л байна. Энэ 2 3 дугаар багт ч юм уу. Заавал нэрлэгдэх. Spurs одоо тэгээд 12 дараалал очсон. Биш үү? OKC одоо 12 дараалал очсон юм чинь. Тэгээд Shea 92 илүү 93 тоглолт дараалаад 20-с дээш оноо авсан. Will Chamberlain-ы 2-т бичигдсэн байсан үзүүлэлтийг одоо илүү гарсан. Тэгээд нэгт бол дахиад Will Chamberlain байд юм байна. 120 хэдэн тоглолт. Тэгэхээр Shea бол одоо энэ удирдлагатай ихтэй боломжтой юм шүү дээ. Уусаа Shea-ийг зогсоох ямар ч боломж авахгүй шүү дээ. Хүсвэл 20 оноо чинь нэг 30 хэдэн минут тоглоод байгаа шүү дээ. Ер нь эрт дуусчихад байгаа. Тэгээ сүүлийн хэдэн минутын нэг тоглохгүй байлаа. Эсвэл оноо өрхөн байвал 4-р нэг 10-аас дээш оноо авчих чинь тэгэл авчих. Яг бүгдээрээ дараагийн юу руу оръё. Spurs дээр нүрийн тоглолт руу оръё. Гэхдээ ярих их байгаа. Ер нь OKC талаарч бид нар энэ жилжингээ ярих баг нэг OKC. Ойрын 2-3 жил ярих гэдэг шүү дээ. Энэ үйл тий ер нь энэ өдрөл бол одоо тэгээд ерөөсө тоглолт болгон дээр бид дугаараа тундаад OKC ярих байна л да. За, Cap-ийн тоглолт Spurs Denver. Өдөөж Spurs-ийн хувьд бол Wemby-г тоглож байгаа тийм ээ. Хазар Fox-той байгаа болохоор бас тийм учиртай байна тийм. Spurs гэхдээ дээр байгаа байрлалаа бол хадгалсаар л байна. Хадгалсаар л. Wemby байхгүй ч хадгалсаар л. Wemby-г хамгаалтын үзүүлэлт нь бас асар зөрүүтэй баг штэ тий. Тэгэхэд л бас ингээд Wemby-г эртэл арга цагаад байна гэдэг чинь бас баг бас их сайн л байна да. Тийм харин. Тэгэхээр юм хүлээж болохоор байгаа байхгүй. Яг үнэ. Тэгээ Стефен Кайсл нь байхгүй шүү дээ нэрээ бас. Тийм. Кайсл нь. Кайсл бас тоглох. Дилэн Харбер нь ирээд нэг 3 л тоглож байна. За нөгөө талд мэдээж Гордоногийн талд алдсан байгаа. Бараг он гарч иж ирэх магадaltaй. Яг 4-6 7 хоног гэсэн. Гордны ихтэй гэмтэл бол Денверт бол маш
Нөлөөтэй. Маш нөлөөтэй. Харин Гордон гинтсэн чинь нөгөө нэг шүүмжлээдсэн тоглогч чинь төвшөө агцсан. Кам. Таньдаг Кам Джонсон гараад ирсэн шүү. Одоо тогтмол 15-6 оноо багада. Тэгээ Пейтон Вотсон бас гараад сайн байна тий. Тэгээ нэг талаараа бас яг уу үнэхээр rotation сайтай багуудад бол зарим нь одоо яг бэртлийг бол гоё одоо сайхан гэж бол хэлэх муухай ч гэсэн тийм. Ямар нэгэн байдлаар одоо амралт бас давхар явж идэг учраас бас үнэхээр deep rotationтэй багуудад бол бас гайгүй арга цагаад гарах боломж байгаа юм да. Тэр нь магадгүй плей-офф төхөөд ч юм уу удирдлын сүүл хавцаа бас тоглогч нараа амарцсан ч байт юм уу те. Арай илүү бэртлэг гэмтлээсээ холуур ингээд дуусчих бас магадгүй. Бид яг Арангорд нэг чухалч үзүүлэхээр ер нь авраг авсан ч гэсэн ер нь бүх юм дээр Арангорд ерөөсөө X factor-ны ерөөсөө бүх зүйл нь шүү. тий Арангорд гэдэг үс. Энэ удирдлагч чинь Арангорд нь удирдлагчдад 50 оноотой тоглолт хийсэн байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Багийн 3 дахь лидер болцсон шүү дээ. Тий. Тэгээ хүсвэл 50 оноо авчдаг тоглогчийг алдна гэдэг бол маш ямар ч багт маш хөвгөлтэй та. За тэгээд энэ тоглолтод Сэл алсан да. 33 оноо л. За ингэснээр юу Spurs ирэх авч ийн те. Юуны капинг одоо 8 шилдэг 8-д орох авсан. Нөгөө талд нь Денвер юу Spurs Сансус байл шүү дээ. Сансус болторсон те. Тэгээ Денвер мөлтчихэж байгаа. сая ингээ болтолчихж байгаа. Тийм сайн. Тэгэхээр бас жоохон юуны талаар бүгд ярих юм бол Spurs-ийн талаар нэгэн дэрсэн юм чи Spurs-ийн талаар ярих гэж бодож байна л да. Spurs Wembley байгаа. Тэгээ Spurs өөрийнхөө хатгасараа. Тэгэхээр Spurs-ийн бас өнгөрсөн үеэр энэ үеийн цөмөр юу харцуулдаг бид нар. Тэгээд яриа эхэлдэг. За өнгөрсөн жил Тоглооны үзэл дээр бүр 19 байсан байна. Тоглоом сайжраад хамгаалалт нь сайжирсан. тийм ээ. Цаалан ч гэсэн те. 10-д ороод ирсэн байна шүү дээ. Тэгээ гол нь Wemby Fox яг бүрэн бүрэлдэхүүнээ бас ирж тоглоог байгаа даа шүү. Тоглоог. Тийм. Тоглож бас үзүүлэг байгаа даа шүү. Зүйлэг байна. Тэгэхээр ойлоо өрөөд ирэх юм бол Wemby одоо буцаад өрөөд ирэх юм бол бүр л үлээ бас гоё юм. Тийм Wemby Stephen Castle гэж нэг хамгаалт эхлүүлдэг төгсгдөг хоёр хүн байхгүй. Wembley-ийн төлчээр удаан байгаа л яа. Айгу бах уу. Одоо нэг гэж хэлсэн шүү дээ. Одоо нэг 7 хоног байгаа хэлж байгаа те. Тэгэхээр энэ нөгөө шүгийн 8-ын тоглолтод гэхэд бол хангалттай. Тэр чинь 12 сарын 10 тус шүү. 10-ны өдөр байсан санагдаж байна. Хойр нь байгаа. Тийм бах. Сэжэр мөрцсөн. Тэрэн дээр ирчих болов л шүү дээ. Тэгээ одоо л хоёр сул үзүүлэлт нь эхний 10 дотор байна гэдэг чинь ялдаг багийн сагслаад байна. Өдрөл эхлэхэд угаасаа би асууж байсан шүү дээ та хайдсан асуултыг. Энэ жилийн Spurs-ыг яг юу зүгнж байгаа вэ те? Ямар яг одоо тэгэхэд нэг 20 тоглолт гаруй тоглолт хийсэн байна. Одоо яг юм хэр өөрчлөгдсөн байна наа. Яг хоо миний нэг харж байгаа зүйл нь тэр нэг growth гэж бид нар ярьдаг. Одоо өсөн дивжиж байгаа энэ залуучуудын тэр байдал нь одоо шинэ дасгалжуулагч тамирчид нь одоо эхний жилдээ биш 2 дахь жилдээ ороод ирэхээр ер нь бол багийн ойлголцол нь илүү сайжраад одоо хамгаалалт тоглохоо би энийгээ яаж тоглох арга барилт ингээд дасан зохицоод явж байгаа юм болов гэж. Яг тэгвэл энэ юураар гэж ихлээр Wemby байхгүй ч тэр Fox-ыг байхгүй ч гэсэн энэ залуучууд хожлыг авч чадж байгаагаар тэрийг харуулж байгаа юм болов гэж харж байна. Тэнэг ивд. Тэгээ нөгөө соёл байна л дөө. Тэгээ яг өсөн дэвжих боломжтой. Одоо хажууд нь эргэн тойронд. Одоо ингэж харж хахад Spurs-ыг харахаар тэгэл Duncan ч харагдах юм, Ginobili ч харагдах юм, Dave Robinson ч харагдах юм. Тэгэл заримдаа бэлтгэл ингээл дандаа нэг юм яг ийм officially албан тушаалны ажил хийж байгаа мөн гэхээр тим ч юм шиг үгүй ч юм шиг. Гэхдээ яг энэ тоглогч нартай ингээ ойрхон бэлтгэл дээр нь ментор хийж байгаа ийм зүйлүүд ажилтдаг байгаа юм шиг надад харагдаад байна. Тэгэхээр энэ баг дуусаа өсөн дэвжих потенциал соёл төр бүх юмнууд нь байгаа. Тэгэхээр одоо бол ер нь яг ялж эхэлдэг тэр баг нь бүрдсэн байгаа даа бол гэж би хараад байна. Тэгээд Fox гэдэг одоо бас тоглогчтойгоо Wemby энэ одоо бүх одоо бэртэл гэмлэхгүйгээр энэ баг өөртөө потенциалыг харуулаг байгаа тийм. Ямар ч хэлсэн лигийн нэг 20 тоглолт хийсэн байхад бол саяны үзүүлэлтийг харахад эхний 10 дотор байна гэдэг чинь бол ер нь хождог сагсан бөмбөг нэргээд ирсэн болол гэж би хараад байгаа шүү дээ. Яг хуу фэнүүд нь ч гэсэндээ амар хамбал болохоор одоо юу гэдэг юм манай багийн дижайн плей-офф л орчвол ер нь болно доо гэдэг нэг тийм хүлээлт байгаа байхгүй. Бидэд бол ер нь анханасаа л эхний 6 багийн нэг гэдэг нь бол хүлээншүүрсэн байгаа шүү дээ. Яавал ер нь тийм гоё, аюу гоё, тийм тайван, тийм гоё фэн болт юм бол. Тэг багаас хамаарал таах. Тэгэл хотын соёл те багаас хамаарал амьдралын юм аяг гэдэг юм уу. Одоо юу гэх юм Лос Анжелес хот бол яг үнэхээр дэмжиг гэвэл маш олон баг шүү те. Зүгээр. Тэгмээ Spurs бол хажууд нь яг Техасын багч гэсэн яг ингээд хотыг харах юм бол Техас дотор жижиг хот нь шүү дээ хамгийн.
Ингээд бодонгууд тэгээ ер нь бол жоохон Ер нь зөвхөн манай хавцаан тий. Гэхдээ Dynasty бүтээсэн баг шүү. Гүг харин тийм. Тэгэхээр тэр энэ багч одоо фэнүүдийн дархлаа, соёл нь шал өөр. Тамирчид ч гэсэн ингээд нэг Spurs болчвол үрд Spurs гэдгийг зөвхөн их гурлаас нь дасгалжуулагчаас нь биш одоо Бористи авч гисэн ингээд явж идэг. Сантин Spurs бааж ах шиг хүн байдгүй л байгаа. Тийм ээ. Та чинь тийм entertainment хүн байгаад шүү дээ. Энд чинь болохоор ингээд ер нь зүгээр харж Би зүгээр хагаад энэ хамгийн toxic фэнүүдийг хэлэхээр байдаг л да. Яг үнэ. Одоо Lakers, Golden State Warriors, тэ Houston Rockets ч тийм энэ хэд магад байдаг л да. Яг ч тэр яг фэнүүд яг тэрийгээ зах зээлээ дагж байгаа байхгүй юу? ингээд Ингээд одоо тэгэл Duncan 50 байх тийм хүн байдаг үү. Duncan Parker Ginobili-ийн тэгэл Kawhi-тай гээл эн чинь бас Dynasty л баг шүү дээ. Ер нь бол хождог тий. Тэгэд хизээч ингээл амар флекстэй л манай хождог баа гэж юм байхгүй шүү дээ. Би зүгээр хэлэхдээ манай Монгол фэнүүдийн ч гэсэн би хэлж байгаа шүү. Манай Монгол фэнүүд ч гэсэн одоо ингээл Santos Spurs-ийн одоо групп байгаа шүү дээ тий. Тэгээ тэр энэ дээр орж байгаа мэдээллийн араа доолноо комент моментыг харахад ч гэсэн угаасаа л тийм соёл. Соёлтой таамбал дарах. Угаасаа тийм аран шинтэй. Яг тулга бол бүр Spurs бүр тэр юу яриад Техасын тэр одоо юу яриад шүү Би дээ. Монгол томоор ерөнхийдөө голцоо юм. Та Монгол фэнүүдийн Гэхдээ ер нь яг нэг харагддаг шүү дээ. Ер нь 50 тийм. би тэгжлөө бодлоо л хэллээ. Гэхдээ ер нь үнэн л дээ тэр. Ер нь Тэгээд яг хөө зүгээр баг дээр нь энэ үйлрлийн амжилтан дээр би зүгээр нэг зүйл дээр сэтгэл хангалуун байгаа нь ямар азар DR Fox-ыг авсан бэ те. Зүгээр Spurs ч гэсэн. Тэгээд Fox юмс баярлалаа байхгүй. Fox карьерийнхаа турш ер нь бол хожигддаг сагсан бөмбөг тоглож байгаад ирсэн. Яг хөө нэг удаа үйлрэлт 3-аар гарснаас өөр амжилт байхгүй. Тэгээд систем гэдэг зүйл тэгээд багийн одоо тэр culture соёл гэдэг зүйл мэдхгүй ер нь мэдрээгүй явж байгаад тэгээд Spurs дээрээ одоо DR Fox өөрөө ч сэтгэл хангалуун байгаа болоо гэж боддог. Энэ зохион байгуулалттай сагсан. Одоо Mitch Johnson ч өөрөө Greg Popovich-ийн туслах нь. Тэгээд яг л Spurs-ийн залхамжийг авч байгаа хүн болохоор яг л тэр ингээд culture хадгалаад байгаа байхгүй. Wemby ч гэсэн тийм. Тэгэхээр ингээд бодохоор зүгээр Fox тоглогч ингээд зөв багтаа очивол бүр илүү гялзаж. Тэгээ одоо ер нь ямар спешиал хүнтэй хамт тоглож байгаа гэдгийг бас мэдрэх цаг хугацаа авахгүй ирэх нь шүү дээ. Хамт тоглоод хэлэхээр чинь. Одоо Монголын сагсан бөмбөгч гэсэн яг ийм дархан United гэх баг шүү дээ. Яг ингээл M лигээс доороос нь эхлээл ингээл багийн culture гэж зүйлийг үүсгээл нэг дасгалжуулагчтайгаа 4 жил яваад гэрээгээ хийгээд ингээд тэгээ тамирчид ч гэсэн core бүрэлдэхүүн байгаа. Нэг жилдээ дээлэг рүү орж ирлээ. Өнгөрсөн жил плей-офф орох зорилготой тэрийгээ хийлээ. Одоо энэ жил юу гэдэг чинь шүү дэшээ эхний дөрөвч явж байна. Ингээл явж байгаа. Яг culture-ыг үүсгэж явж байгаа баг хөтөл Монгол байж. бисээ зүгээр нэг одоо нэг ягаад сэрний асуудыг бас давхар асуух гэхээр яалтчгүй бас нэг одоо тэр багийг ярих гэж юм л та шарамсалтай багийг. Тэгээ тэрний фанатууд бол ер нь нэг тиймэрхүү л байдаг. Одоо бол энэ миний навс аюу сайн найзууд Америкт байдаг яалт тэгээд. Энэ сууж илүү яалаа нэг үсэг. Найз чинь биш гэсэн. Тий. Манай тий. Одоо бол ерөөсөө тэр аюу том байна яа. Хизээж юм яахгүй юм шиг байгаа. Амьдралдаа орог ерөөсөө яагаад юм шиг юм болж ёо. Тэр байгаас яах вэ байл. Гэхдээ би тэр үнэхээр тийм байна. Гэтэ тэгэхэд нөгөө хаамбал маамбал гэсэн нэг үг ярьлаа шүү дээ. Тим ерөөсөө тэнтэй байгаа тэр хүмүүс ерөөсөө мэддэхгүй байл ерөөсөө. Яг нэг 5 настай хүчил байгаа тэр ерөөсөө. Одоо манавагийг барьсан зогсоохгүй мөх гээд од ялт гэдэг хоёр хүн тэндгүүр зүрсэн. Тэр пост мостол. Яаж гэхдээ энэ жил энэ багийг одоо Лука гэдэг чинь угаасаа л ийм л тоглогч. Ямар бүрэлдэхүүнтэй даалсыг плей-офф дандаа оруулдаг байлаа. Тийм да. Тэгээд хүн амар бүрэлдэхүүнтэй даалсыг л оруулдаг байсан шүү дээ. Хоорондоо солигдсон хоёр хоорондоо. За энэ тоглолтын дээр рейтинг дэвс ирсэн тий. Тэгсэн. Ямар тоглолтын дээр эргэж ирэх үү гэвэл нэг иймэрхүү тоглолтын дээр л угаасаа эргэж ирэх шүү дээ л гэсэн байсан шүү. За дээрэс нь энэ тоглогчийг бас бид нар утахгүй ярина тийм ээ. Austin Reeves галзуу үлэлээ. Амар нөө. Галзуу үлэлэгч ярьна да. Юу ярих вэ? Галзуу цааш. Бүх одод болох нь тодорхой л явж шүү дээ. Тийм. За мэдээж либро ирсэн байгаа. Jackson Hayes. Тэгээ либро Лукагийн хажуунаас л ингэж тоглоод байна. Тэгээ энэ тоглолтын араас байсан баха. DeAndre Ayton, Luka, LeBron бүгдээ Austin Reeves-ийг магтсан байсан тийм. Luka энэ хоёр чинь нөхөрлөл бас гоё яваад байгаа шүү дээ. Тийм. AR2-ийн. Тийм. Ярилцлага гэж байгаа. Тийм, жоохон токсик гэрнэ. Тийм. Гоё яваад байгаа шүү дээ.
Энэ тоглолтод Лука бас айгүй гоё магтсан байлээ яг. Пойж. За, Лебронтой гар өрсөн нь энэ дээрс тоглолтын дараа. Тэр сая бариад Сая барьсан. яг хуучин багийн хамтрагчдаа бүгднтэй нэрсэн. Макс Кристи, Кайри. Бүр зүгээр байгаагүй юмудаа хийгээд те. Тэ. Бүх юмудаа хийгээд ирж байна. За бид нар нэгэнд юу үзсэн юм чи түрүү ярьсан Остер Ривсийн талаар ярих хэрэгтэй. Энэ тоглогчийг бол одоо бид нар заавал ярих хэрэгтэй. Тийм бол Остер Ривс өнгөрсөн жил байсан түрүүний өнгөрсөн жилийн энэ жилээр харьцуулж ярих юм бол бүр амжилттай өөрчлөлт байгаа. Бүр MIP руу шууд орчих бүр өөрчлөлт байгаа шүү. Тийм шүү дээ. Тэ. Тэгээ одоо бөхөд болчоор MIP авах боломжтой гэсэн үг л дээ. Энэ жилд ер нь MIP-д бол ер нь энэ тоглогчийг ер нь хамгийн одоогийн байдлаар яг одоогийн байдлаар гэх юм бол нэг рүү ер нь оруулах шүү би. 28.5 6 самбар баг за 6 Ийм статистик 25-26 оны үлдэлтийн статистикийг иймэрхүү үзүүлээд MVP авсан тоглогч байдаг шүү. тийм шүү дээ. Энэс баг мяа MVP авсан тоглолт шүү дээ. Wheels Reed-ийн статистик 13 оноо аваад. 13 оноо. Тийм яг энэ жилээр яг энэ бүрээр ингээд зөв нэг иймэрхүү байдлаар явчих бол MIP бол бүр 100% тодорхой. Тийм All Star болчих учраас. Очиход 100% тодорхой шууд хэлж. Тэгээ яг ямар нэгэн бэрхшээлтэй байхгүй бол үнэхээр гайхалтай байна. Тэгээ тоглооны хувь нь ийм амар шүү. Тийм. Тэгээд юуны нөгөө Лукатай хамтарж байгаа нөгөө дуугаар хамтрлаараа нэгт явж байгаа. Энэ бүр хэдэн оноо төсөв баг тийм. Хасалж авч байгаа оноо. Хасалж авч байгаа оноо. Тийм байна. Энэ шото бараг тийм 60 60 гарсан юм шүү дээ. 62 л хальта. Лука 34 оноо дундчилж байгаа. тийм баг. Тэгэхээр энэ бол бүр энэ хоёр тоглогч үнэхээр Lakers-ыг бол амжилт авч явж байна. Гэхдээ яг нь Lakers-ыг Острибсыг нэг ингэж тоглоно гэж үлдэл хэлэхэд бол арайч бас бодаагүй тий. Яг Леброны эзгүүд бол боломжтой гэж үзсэн. Леброныг ирэхээр стат нь буурах болоо гэж утсан чинь буурахгүй юм байна. Леброн өөрөө угаасаа Леброныг буурах юм байна. Тийм. Леброн Леброн өөрөө хошоо яаж юм бэ? Тэгээ бид нар нөгөө энэ олон 21 тэгвэл 20 үйлдвэрлэл ерөөсөө Леброныг багийн одоо 3 дахь лидер ч юм уу тий. Тэгвэр хизээч харж байгаагүй. Хөлөд нэгээр бараг харж ирсэн тий. Тэгээ энэ тоглогч гэсэн одоо өөрийгөө яг яагаад багтаа хийх бүх юм хийгээд тэгээд оноо авах чинь шаардлага баг байхгүй юм шүү. Тийм шүү дээ. Эйтэн чинь нөгөө амар сайн тоглоод байна. Тэгээд ийм цалинтай хүн шүү дээ. Йоо. Цалингийн харахаар л амар тий. Гэтэ энэ дээр нэг юм байгаа. Одоо бүх хотод бол тэгээ Lakers аюул ирж байгаа байхгүй. Макс гэрэг авах хэрэг юм. Одоо тэр 241 сая хүрэх нь байна шүү дээ. Сүүлдээ. Тэгэхээр 241 саяг хүрэх дээр асуудал үүсч эхэлнэ. Яг гэхдээ ахаа 2 жил байна л да. Энэ жил дараа. Үгүй сүүлийнх нь player options л доо. Тэр юу хөцөө явж юм уу? Одоо энэ 100 ингээд наац намж чөлөө тагнат болно. Энэ 100 гэрээ угаасаа Lakers өгнө. Тэгээд Өгнө эсвэл алдна. MIP болоод All-Star орчих юм бол тэгэл. Тэгээ Lakers баларах байхгүй. Багийн санхүүгийн зүгээс харуул. тэгээ авраг аваа тэгээд Тэгээ бас нэг юм байгаа нь тамирчид гэрээнийхэн жил дээр угаасаа ингэдэг. амар 241 саяын гэрээ аваад яг энэ тоглолтоо 28 оноогод бас дараагийн 4 5 жил дундчлах уу гэдэг бас асуулт орж ирж. Тэгэхээр яг энийг авж байгаа баг бол асуулт юм юу хэлэх гэсэн үг. Риск хүлээж авах гэсэн. Асуултын тэмдэг шүү дээ. Би бол асуултын тэмдэг л гэж бодож байна. Би бол тэгэл 5 жилийн макс гэрээ өгчдөг 5 жил яг ийм макс гэрээнийхэн тоглолтоо үзүүлэх тэр мэдэхгүй шүү дээ. Яг зөв эндээс юг харж болох вэ гэхээр одоо юу гэдэг Austin Reeves, LeBron James, тэгээ Luka гэдэг тэр агуу тоглогчид итгэл хүлээлгэхээр хүний тэр нэг confidence гэж яриад тэр зүйл ийм өндөр байхаар ямар амар хэмжээнд тоглож. Тэгээс зүгээр л нэг ингийн л тоглогч шүү дээ. Ер нь бол тийм үстэй. атлетик тийм тулцсан атлетик биш юу шүү дээ. Яг мэдээсээ өндрөмж нь бас гоё. Яг тэр чинь өөрхий л байгаа тийм байхгүй. Яг үнэ. Тэгээд тэрийг нь LeBron, Luka хоёр бүр өндөр хилээд өгч байгаа байхгүй. Хэрвээ конференс байхгүй яа за LeBron, Luka хоёр ажиж яах бол гэж эргэлзээтэй ингэж тоглол энэ статистик чинь үзүүлэхгүй байхгүй. Тийм одоо жишээ нөгөө нэг муу акт сайн тоглож байгаад сайн багтчоор нэг биеэрээ дүнцэн тоглолтоо гаргаж дүү тоглогчид байдэн шүү дээ. Тоглолт нь унцдаг. Сүүлийн жилүүд гэхдээ энэ би хэлсэн цагаан тоглогч нар биш үү гэж байгаа шүү. За. Цагаан тоглогч нар ер нь маш энэ галзуурч шүү дээ. Маш гоё болж байна. Austin Reeves, Tyler Hero одоо флаг энэ жил орж ирлээ тийм ээ. Luka Jokic Luka би Америк Америк тоглож байгаа байхгүй. Хамгийн сүүлд бидний тоглож Gordon Hayward л байсан баг. Ер нь одоо яг тэл лигт одоо яг өөрийнхөө яг одоо тоглож. Тэгэхэд одоо бол бид нар нэг гоут байгаа шүү дээ. Тэмцдэг Caruso гэдэг амар гоут. Одоо ерөнхийдөө Calabrini гэдэг амар гар байсан. Тэгээ яг нөгөө цагаан тоглогчтой бид нар тэр бол нөгөө маш их ярьж одоо тэгдэггүй л шүү дээ тийм ээ. Тэгэхэд одоо бол бид нар бол ер нь бол сүүлийн жилүүд тэгэхээр энэ нөгөө цагаан тоглогч нарын бас нөгөө юунууд нь Америк тоглогчдын хөгжил одоо тэр те юм уу бас
галзуулчихдаг юм дээ. Аас ярьж байгааг сонсох бол бас тийм ч амар цагаан биш ээ. Ирэн жоохон. Гэхдээ наад мундаг тоглож байгаа цагаанууд чи яг яриул бүгдээрээ яг цагаан биш ээ. Тайлер Хэрвэн чи барыг харах юм шүү дээ. Үгүй юу Яг цагаан баг флаг л ах те. Угаасаа гайгүй байдлын үүдчтэй тэр флаг. соул бүх юмнууд ерөөсөө хараад байгаа. Тэр тодорхой. Яриа соул доторх. Харин ганцхан флаг л байгаа. Яг цагаанаар. Яг цагаан. Угаасаа бүр юм бараг юм жоохон язгууртай айлын хөхтөн шүү дээ. Бүх юм цагаан гэж юу? Юу ч мэддгүйс тэр гадуур нөгөө нэг Тийм юм баг. Ер нь эсвэргээрээ бүр хар мөртлөө тийм цагаан юм шиг тийм би бас байд юм байна. Амар бүр яг бүр ингэ ярьж байхаас сонсоо бүр ингэ. Тэр нь хин гэж хэлэх үү? Грант Уильямс. Тийм үү. Тийм үү. Талбай дээр тийч бас ингэ л байдаг шүү дээ. Ингээд ярьж байгааг сонссон чинь бүр ингээд амар хүмүүжлэлтэй бүр ингээд одоо өмсөн зүйлс үнтэй цаг муу юу ч байхгүй зүгээр ингээл тэгэж. Юу Гранд Уильямс. Грант Уильямс юм чинь нүүн юу яадаг юм авраг авахчаа анх удаага шампансаг болсон гэдэг. Тийм мөн шүү дээ мөн байхгүй. Анх удаага амьдралдаа анх удаага шампань амсч үзсэн. Ярээ хөрөн ингээд бүр ингээд Гоё тий. цагаан хүн шиг ярьдаг ерөөс хараалаа юм юу ч хэргэлдэггүй бүр амар соёлтой баярлалаа коуч над руу мессежсэн байл. Ай гоё. Наа чи бүгд шүү дээ. За тэгээд одоо NBA Cup-ийнхаа өрөндөө үсдэг бид нар харцгаая. Ямар багд үлдв те. Тий. Өрөндөд. За өрөндөд бол би ер нь түрүүнд дэлгэсэн дээ тэгээд. Миний нэг хэлсэн дүүл байгаа тий. Хараа тав гэж. Хараад тань. Би ер За нь тэгээд OKC 175 нэ. дөрөв Санс хожигдсон. Дараа нь Санс Гоё юм да. Санс ус гоё юм шүү дээ. Grizzlies яваа. Memphis тэгээд тэндээсээ. Тэр Warriors Memphis харахаар юм байна дөө тэр үлдсэн 3 багийг харахаар те. Memphis уусаа гарч ирэхээр юм байна дөө гэсэн. Тэр хоёр Тэр хоёрт байх нь аргагүй байна дөө те. Дэлгүүрээс. Доотлын 3 багийг харсан чи. хамгийн угаас өглийн зооч угаасаа тэр C хэсэг байсан шүү дээ. Оо Тэгээд тэгээд шүү дээ. Хараа шүү дээ. Бод дүн шүү дээ. Тэгээд тэндээс чинь тэгээд Яг тийж ярьжсэн шүү дээ. Spurs гараад ирв үү те. Спорс гардаг ч ахгүй. Уул Нагицыг гарч ирнэ гэж бодчих. Рокетс гарч ирэх боломжтой байсан байхгүй юу? Тэгсэн чи тэндээс Спорс хамгийн доор нь Warriors шүү дээ. Тийм ээ. Нэг тойлцсон шүү дээ. Тэгээ энэ ч юм яг өглийн зоон байсан. Тэгээ өглийн зооноос бидний төсөөлөг баг мөн шүү. Нагиц юм уу Рокетс гэж анхуул ер нь ярьжсэн шүү. Арай Спорс гэж яриад болов шүү. Яриаггүй шүү. Ер сарай гоё. Нэвтрүүлэр ерөөс яриаг. Таал энэ тэнд найз нөхдөд ярьсан юм аа. Би тэнд нугас тусдаа нэг NBA Tokyo дээр ярьчихжээ. За тэг бүгдэнд нь ярих юм их байгаа. Тэгээд нөгөө одоо тэрний дараа бид нар долонд руу орох бах. Тэгээд NBA Tokyo хамтаагаар залуусаад гэсэн дөрөв дараа тэрийг уулзцгаая. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Tokyo Shop-оор зурагтай шинжил. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Гинтийн зүйл тохиолдсон уу? Tokyo Shop-оор зурагтай шинжил. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Tokyo Shop-оор зурагтай шинжил. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola.
Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтай шинжил. НБ тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд мэдээж хэрэг бас ультра сэнгүүр бас НБ токи ивент хийж ажиллаж байгаа. Тэгээд ультра сэнгүүр бизнес шүү дээ. Тэгээд ультра сэнгүүр ямар яах ёстой вэ? Ямар вэ? Ультра кул, ультра смут тийм ээ. Тэгээд та бүхэн бас Энэ дундаас ганцхан танил л уу. амш үзээ нэрээ. Чи мэддэг юм байгаа гэж таараад байсан. Танил гац кул болохоор тийм. Тийм. Та бол кул, та уг нь кул. Гэтэ залуу ш. Залуу таахгүй болохоор залуу таахгүй ч тийм. Гэтэ залуу шүү дээ. Яг залуу байхгүй тийм. Далаас хойш төгшин гэж ярьж чи хүүхдэр юм. Чи бол хүүхдэр тийм. За тэгээд одоо бүгд дорнд руу орё тэхөө. Сая бид нар юу руу орсон? Өрн бүсээ ярьлаа. Одоо дорндын кап бас эхлээд ярий. За мэдээж хэрэг за энэ хоёр баг ярихтай юу гоё байх шүү тоглолтууд. Ер нь Гоё. стоо гоё шүү. Тэ. Detroit гэдэг багийг бид нар Орландо гэдэг баг хоёрыг Спортыг таныг байхгүй да. Анарт хоёрыг байхгүй бол дугаар болон дээрс дээрс магтлаа. одоо тэгээд магтахаас өөр арга байгаагүй үстэй. Би бүр дараагийн одоо өгсөн Дорндын үг гэсэн болох гэдэг шүү дээ залуу. Тийм. драфтаар болсон. Өнгөрсөн жилийн плей-оффыг өөрчлөх ямар баг гэдэг нь харуулсан шүү дээ. Ер нь бол Desmond Bain. Гүн. Өнөөдөр харин Орландог ярина хэвлээ. Орландоос гоё хаа. Гэтэл Орландог бид нэг жид болгоно л ер нь хэд яриад ихтэл үлрэлийн эхлэлийг ярьж байгаа дандаа алдчихдаг гэсэн. Сүүлийн 2 жилээс арай өөр болол тэгээд өнгөрсөн жилээс бүр өөр болол. Ер нь бол бас яг нүдэн дээр ингээд дээштэй л байгаа шүү. Ер нь бол Орландо ер нь яг жид болгоно юм сайжраад улам сайжраад байгаа. Дорндод Өнгөрсөөл гинт л алдсан шүү дээ. тий. Нэг сонин хөвлийн юуны те Тийм. Франц Вагнер, Банкеро хоёр яг адилхан бэртэл аваад. Тэгээ Саксен хийсэн Тий. За тэгээд солилцоо зөв байсан уу байсан уу гэдгийг бас энэ дээр хийх байна тийм ээ. Дэсэн бэйний солилцоо зөв буруу гэдэг бид нар. Тэгээ өнгөрсөн жил угаасаа нэг яригдсан юм байсан шүү дээ. Оноо авах тал дээр. Ялангуяа 3 тутагталтай гэж шүү. ялангуяа 3 сая шийдэлт байгаадсэн шүү дээ. Ерөөсөө Банкеро, Вагнер самбартай бодогдол баруу дайрж оноо авдаг гэсэн 3 сая шийдэлт байхгүй байсан. Тэгээд Бэйн ч өөрөө 3 зайнаас оруулж байгаа одоо хуваараа те лиг бас тэргүүлэгчтэй нэг тэгээд. Энэ жил бол ер нь нэлээд хүлээлттэй л байгаа. Тийм солилцоо энэ зөв солилцоо. Яг нөгөө бидний түрүү жил чиг яг ярьсан. Яг нэг оноо авахыг 3 дахь хэрэгтэй байна тий. Яг энийг яг тэр үнээр авчихсан л гэж. Тэр нь холын зайнаас байх хэвээр. Тийм. Тэгээ энэ өөртөө байрал давхц 3 жууны тоглогч болохоор бүр болоо юм тийм. Тэгээ ер нь зөвөр өнгөрсөн дугаар дээрээс тэгж ярьсан юм. Одоо ингээ багууд ерөнхий өөрсдөө тоглолтын агуулгыг ингээ харж агаад манад яг ямар хүн дутуу байна гэдгээ олж харж чадчихна гэдэг чинь өөрөө баг бас ингээ зөв зам руугаа яваад байгаа юм шиг те. Тэгвэл одоо ингээл өнгөрсөн жил жишээ авахад өнгөрсөн дугаар дээр жишээ авахад бол нөө Pelican Center-ийг ярьсан шүү дээ. Яг ямар тоглогч авчираад яагаад манай баг сайжрах гэдгийг ойлгохгүй байгаа багууд бас байна те. Баггүй хаалт. Та байхгүй ингээ хаалт. Антони Блэкийн хаалт. Цэвэрхэн хаалт. Тий Орландогийн талаар ч гэсэн ярих юмуд байна тийм. Тэр Black гэдэг залуугаас бид ярих хэрэгтэй Тэр байна. зөндөө олон тоглогч нар байна. Банкер айгу удаан гимтэлтэй байхад тий. Орландо одоо хожлын харилцаанд хожигдоос илүү болчихлоо шүү дээ. 6 нэмж байгаа тийм ээ. 6-аар орж ирсэн баг шүү. За тэгээд За Банкергүй тий. Банкерэггүй 6-2. Банкерэггүй үед яа 6-2 байгаа нь тэгээд бас ойлгом. Нэг талаар бас ойлгомжтой байна. Тэгээд яг л Банкеро тэр бөмбөг уддаг. Банкеро айсо тоглодог тийм болохоор одоо энд бол ерөөсө бөмбөг шилжээд эхэлсэн байна. Тийм яг бүгд жигэд холбогчгүй гэдсэн баг чинь жигэд
ингээд бөмбөгөө хуваарлаа. Багийн гэсэн юм. Яг. Тэгээд нөгөө сакс түрүүчл гимтэлтэй байсан ирсэн. Энэ дээр бас нэмээд хэлэхэд Wendell Carter Jr-ыг би Orlando Magic-д ирснээрээ карьераа ерөнхийдөө Сэргээж байгаа. сэргээгээд бүр ингээд би NBA-гийн олон жил тоглож чадна гэж харуулсан юм тоглож болчихлоо шаардлага. ялангуяа энэ үлрэлт. Ялангуяа юм. Энэ үлрэлт бүр ийм би 2 чудаа Орлоногийн тайлбарт суулсан. Wendell Carter суугангууд энэ багийн бодогтой талаа хамгаалалт нь муудчихд юм байна. Яг Банкеро байхгүй байсан үеэлтэй. Гого Питаза ч бас хамгаалт юм сайн биш юм байна. Өндөр бодлоо. Удаан л да. Хоцроод идэв. Тэгээ эсвэл нөгөө жоо ухаалаг бус гэх юм уу. Шаардлагагүй алдаанууд ч гаргацдаг. Бие татаж авч чаддаг ч юм. Тэгвэл Wendell Carter гараад ирэхээр чи Wendell Carter ч нөгөө урчууны тоглогч төр хүртэл хөл оцрохгүй. Бас хөлийн ажиллагаа сайтай. Одоо тэгээд энэ чинь хаалт довтлогоор нэгт биш. Сүүлийн 8 тоглолт. Банкероггүй статистик 8 тоглолт гарах юм бол довтлогоогоор энэ багт нэгт байна яваад та. Ямар Мөртлөө хамгаалтын рейтинг нь OKC-гийн араас 2-т. 2. Тэгээд байхгүйгаа тоглогч нь болохоор багийн лидер нь ямар тоглогч Хамгийн багийн номер 1 тоглолт. Трэ Янгтай төстэй нөхцлөд үүсгээд байгаа ч юм шигтэй. Арайч гүйлтэй. Тэгтээ зүгээр Үнэн ч тэр ярьсан шүү дээ. Ер нь Банкерогийн shot selection буюу тэр урт 2 онооны шидэлттэй ISO тоглолтоор ерөнхийдөө карьераа жоохон буруу тийш чиглүүлээд байгаа гэсэн статистик гарч ирсэн шүү дээ. Банкерогийн хамгийн нөгөө багуудын довтлохоос татгалзаж байгаа хамгийн цөөхөн довтлож байгаа цэгүүдээс Банкеро хөвчлэн довтлоод байгаа гэх юм уу те. За Банкерогийн үлрэлт 21.7 оноо, 8.7 самбар, 4.1 амар статистик байгаа шүү дээ. 3 шидэлттэй үйл арай л муу байгаа. Тэгээд энэ тоглогч нь байхгүй хахад довтлогоор нэгт яваад байгаа юм тий. Энэ тоглогч байхгүй байгаа учраас нэгт байгаа. Тий. Хамгийн амар нь. Тэгэхээр Франц Вагнер энэ хоёрт бас жоохон давхцал гэж зүйл байна. Бас жоохон байна. Банкеро бол одоо энэ статистикийг харуул амууд аягүй харагдаж байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийн статистикад бол энэ буурсан байгаа шүү дээ. Одоо Өнгөрсөн жил чинь бол 25 оноо шин дундчилжсэн. Би одоо ингээд Carmelo Anthony-гийн бүр бас миний дуртай тоглогч нэг байхгүй. Гэхдээ яг тоглолтын үр дүн нөлөөлж байгаа нөлөө юм. Carmelo Anthony Банкеро ярих юм шиг ерөөхдөө жоо хилдэг төстэй байна. бөмбөг удаадаг. Өөр дээр бөмбөг удаад ихтгэхийг ISO явдаг тийм. Тэгээд энэ нөгөө нэг шидэлтийн сонголт байгаа шүү Тий. дээ. 3 шугамнаас дотгошоо хэрнээ бас шийдтэй ихэд ойрхон үгүй бас биш. Нилийн жоохон хол маягийн тий. Аашаа нэг л алхах юм бол одоо 3 шугам байгаа маягийн. Тим зайнаас ерөөхдөө их тоглоомд яваад. Одоо зүгээр энэ нөгөө лид хийж байгаа байдал, үр ашигтай байдлыг харахаар энэ багийн лидер надад Франц Вагнер ч юм шиг зүгээр мэдрэмж төрөөд байгаа. Зүгээр. Франц Вагнер илүү ухаалаг байгаад. Германы шгшээгээ ч гэсэн одоо яаж удирддаг болчихлоо Франц Вагнер ч. Ер нь ярих хэрэгтэй болох тань асуулт чинь. Тэр Банкеро юу Вагнер уу гэлтэй. Тийм. Гэхдээ Банкеро л доо гэж. Яг тоглолтын эзэн мөч тэр клач тоглолттой тэр хүн хэцүү шидэлтүүдийг хийж чадах нь Банкеро аахгүй. Банкеро зүгээр багийнхаа харин тэр хийж байгаа системд жоохон уусаад баг зэргийн буулт хийх гэсэн үг шүү дээ. Ингээд тоглоход ямар ч Нэгт хүн нь байх уу, хоёр дахь хүн нь байх уу гэдэг. Одоо шинэ нэгт хүн Франц Вагнер болчвол Банкерог бодвол бас илүү бөмбөгийн шилжилтээс дамжуулах чадвараас арай гайгүй гэж магадгүй гэдэг. Биткемплөө юу вэ? Нөгөө Вагнер ч одоо он гараад ирэх хэрэгтэй шүү дээ. Морис Вагнер тийм. Тэр Морис Вагнер ирэх хэрэгтэй шүү дээ. Тэр чинь бас Морис Вагнер ирэл бүр гоё л болно шүү дээ. тэр чинь бас айгүй хандаад тоглож шүү дээ. Тэр тоглогч ирчүүл одоо Плазагийн минутын оронд авчихаар хамаагүй. Бенчээс бол бас маш гоё оноонуудыг авдаг. 8 минутанд 10 оноо авчаа суучдаг шүү. Тийм тоглож байсан. Тэгээ сайн хамгаалч. Тэгэхээр тэд бол Сакс бас гимтэл бэртэл ингээл орж гараад яваад байгаа тийм. Джейлен Саксыг ер нь байхгүй тоглолтод ер нь Орландо айгүй хожигдсон шүү. Тэгсэн. Тэгэхээр харин Сакс байхаар болж үлрэлийнхэнд яг Сакс бас холбогч биш юм болов уу гэж бид ярьж байсан. Тэгэд Саксыг гимтэлтэй авахсан Дэйтоны Блэк өөрийгөө баталж харуулснаар ингээд гарааны урт чугны тоглогч, сэлгийн урт чугны тоглогч нь ойлгомжтой болчихлоо амар. Сайн мэдээ. Тэгээд нөгөө нэг Коул Антоны өнгөрсөн үлрэлд гарч ирээд довтлогоон дээр авчдагсан хамгаалт нар султлаад байсан л одоо тийм тоглогч алга. Одоо Тристен да Силваг бас магтмаар байна те. Банкерогийн эзгүүд гараанд гараад байгаа шүү дээ. би нэг асуултыг танаас асууж байна. За энэ жилийн нөгөө дорндын өрсөлдөөнд ялтчих нөгөө бэлтгэмлээс болоод бид нар Индианаг шууд одоо ярихад хэцүү болчихлоо л доо. Яг одоо 20 гаруй тоглолцлоо шүү дээ. Тэгэхэд бол нөгөө байга үзүүлэлтийнхаа буцаад нөхөд агуулсан хэцүү байхгүй юу? Ер нь бол одоо 3 онт ажилтаа баг нөгөө багуудаа байрна гэдэг чинь бас ер нь юуны удаж хэцүү болчихж байгаа. Тэгэхээр бид шууд Orlando Magic гэдэг багийг энэ жил шууд контендер багт шууд оруулахыг бол таад оруулах уу? Эхний дөрөвт гэсэн үг шүү дээ. Дорндын уу? Дорндын дөрөвт гэж байгаа шүү. Оруулах боломж ер нь байгаа юу? Банкерогоос шалтгаал. Гэтэ Банкеро явал дөрөв рүү оруулах уу ер нь? Орох бас магадлал бас бид нар бас магадлал яриад хизээч бид нар Orlando гэж контендер гэж ярьж байгааг бол одоо бид нар бас эргэлзэж ш та харж байна. Эргэлзээд байгаа. За бас юу үлээ гэж бодож штэ. Өмнөөс нь хизээч үгүйгээр шууд хэлсэн. Саяны Банкерогоос шалтгаална гэдэг чинь өөрөө амар том юм болчиход байна л дээ. Банкеро
нэгт Бертлээс ирэх нь хоёрт ирээд одоо энэ Орландо Мэжикийн амжилт үргэлжлэх үү гэдэг тийм. Тэр одоо болоод байгаа тоглолт нь болох уу гэдэг бас нэг том асуулт байгаа. Тэгэхээр яг мэдээж Банкера бол багийн лидер, тоглолтыг төгсгөх ур чадвар маш өндөр. Гэхдээ рострыг харах юм бол энэ багт бүх юм байна шүү дээ. Би бол уур чадвар байна уу? Байна. би бол Лидер байна уу? Байна. контендер гэж бодож байна. Ягаад гэх юм бол угаасаа Eastern Conference ямар вэ? Истийн дөрөв гэвэл угаасаа л та. Истийн дөрөв бол асуудал шүү дээ. Тэр Хин урдуур нь хүн байхгүй бас. Детройт, Нью-Йорк, Кливлендийн дөрөв л байгаа бас. Өөр байхгүй. Атланта, Майами сайн байгаа. тийм. Атланта, Торонто байна. За бас байна. бас Тэгэхээр харин би тэгээд байна. Энэ жил чимээгүй гэсэн орондын өрсөлдөөн илүү гоё яваад байгаа. гоё. тэгээ дээрс нь нэлээд жоон сонирхолтой байна. Хамгийн амин нөгөө түрүү жилийн бүр яг финалц хоёр багийг бүр дурсахгүй байна та нар те. Тэр хоёр багийг бүр ерөөсөө юунаас бүр огт бүр Финалц 2 баг гэж ямар. Индиана юу хоёр одоо бүсийн аврагуулсан хоёр багийг тэгэхээр бид тэр ярихгүй шууд Яг уу золгүй юмнууд тохиолдсон байна. тийм. Бостон Яаж ч Индиана үлдээ. хоёр бол хүндэтгэх шалтгаантай. Тэгэнгүүт за яг тэр нь бас орчхоор Өө одоо ингээл өрсөлдөөн гоё болно шүү дээ. Жишээ нь одоо юу гэх нэгээр альч баг гарсан бай 8-аар Sixers гараад ирж шүү дээ. Тэгэл яг плей-оффт бол ингээл үзэнгуут ядаж нэг 6-7 тоглолт биднийг бол уйдахгүй байхгүй. Одоо тэгээ Торонтогийн сайн тоглолтыг Орландотой ингэж зөрчил энэ хоёрын яс хинэнч хожно гэж бас хэлж чадахгүй байна. би чамтай наадсан ч болсон хэлж. Энэ жил Тэгээ Майами 7-оор гарлаа гэх юм уу гээ бодоход 2-оор гарсан багт гай. бид нар нөгөө үргэлж нөгөө сүүлийн хэдэн жил өрөндийг дандаа ярьдаг шүү дээ. Өрөнд л хамгийн өрсөлдөөнтэй байна. Эхний юунууд ингээд дорнд бол эхний тоглолтууд жоохон ийм байна гэж ярьдаг шүү дээ. Дандаа уншчих юм байж ч юм уу гэсэн. Энэ өдрөл шал хүрэх байна. Энэ жил өстой маш олон долоонд тоглолт гарах болоо гэж юу бодож байгаа юм. Тэгээ одоо шинэ баясаа хөнгөснүүд хэлсэн шүү дээ. West тэ хитрхи чанга байж болно те. Гэтэ явж байгаа финалд нэгтэй л тоглох байхгүй гэдэг байна. Тий. West-ийнхаа. East бол East тэгэл East-тэй ерөн сайн байж байвал финалд хүрэх бүх багуудад болно. East-д энэ жил өстой юу ч болж магадгүй те. Тийм яг өрсөлдөөн бол тэнцүү бол. Би бол одоо энэ Cleveland Knicks 2 хүлээлтэнд хүрэхгүй шүү дээ. Яг үнэхээр энэ тохоо ойлж чадахгүй шүү дээ. Cleveland ч одоо буцаад өнгөрсөн жилийн нөгөө нэг багийн баланс те дээдл нь 30 минут тоглож ийн ямар гоё вэ наа вэ гэдсэн чи байхгүй. Одоо яг нөгөө Utah болцсон. Utah болсон гэдэг. Тоглолт болохоо бол тэгэл мичл эхний хагас мичл бусдаа тоглуулж байгаа нөгөөд нь болохгүй болоод ирэнгүүт тэгэл хоёрдугаар хагас мичэлтэй хайрдаг. Тэгжиж ингээд эргэж ирдэг. Тим сагс нь эхэлсэн. Тэгэхээр чи ингээд Cleveland итгэл алдарж байна. Knicks бол би угаасаа итгэдэггүй. Кат 5 номер дээр тоглож байгаа баг би амжилт үзүүлнэ гэж зэж боддгоо. Тийм ч болохоор бид нар Тийм одоо болохоор ингээд Detroit Orlando гэсэн баг үзэж Detroit Orlando гэдэг багуудыг илүү ярих болчоод байна те. Энэ илүү гоё сонирхолтой нэг юм дээ бас те. За дараагийн тоглолтыг үзье бүгдээрээ. За нөгөө баг ч юм байна те. Нөгөө ярьсан саяны ихний толгойн ерөөсөө итгэдэггүй баг гэсэн гараад ирсэн. Milwaukee 5 номерт тоглолтог хүн гараад ирсэн. итгэдэг шалтгаанаар кат тахгүй. Хүн харахад гоё статистик үзүүлдэг, гоё тоглолдог. Гэхдээ надаа нөлөө муу юм санагдав. За гэхдээ дорнд бол Янис гэдэг тоглогч байгаа тохиолдолд бол багс үргэлж аюултай гэж те. Тий. Янис байгаа юм чинь. Өөрөө Лука шиг юм том, Лука Йокич шиг юм том нөлөөтэй тоглогч байгаа юм л да. Тий. Ганцаараа тоглолт аваад ч гарах боломжтой те юм тийм. Ингэж хамгаалж явах тааж байгаа л те. нөгөө нэг коуч шүү дээ. Гэж хамгаалж явах тааж байгаа л те. Жижигхэн л дээ. Тэгээ өөрөө Янис өөрөө эсрэгээрээ яаж оноод авахгүй завж байгааг харлаа. Энэ жижигхэн дээр би бас үл эргэлзээд байгаа шүү дээ. Кейс нь болс ч жижигхэн шүү дээ. Тэгэл одоо ямар дайчин байна те. Кузма. AJ Green. Цаараа 60% шиддэг хүн байна уу юу? 3-аас алддаг шүү. Тий. Энэ гоё шийдтiim билээ те. Яг персентажээр бол бараг лигийг дэргүүлж байгаа шүү. Гаргал. Кист бол гоё юу те. Хоёр гараар шийдээд байна те. Кист гоё гэдэг. Мөрикист. Мөрикисттэй. Мөрикисттэй хүмүүс байж л байгаа юм шүү дээ анараа. Шүү баажи. Right. Өнөөдөр Kevin Porter Jr. яг энэ өндөр тоглолт биш, Капын тоглолт. Гэтэ яг өнөөдөр Kevin Porter Jr. гэмтлээс эргэж ирээд Help side. гараандаа гарсан. Тэгсэн чинь Ryan Rollins-той хамт гараанд гарсан. Санийх тийм ирэлдэг хараа нэг эргээд шууд яаж хамгаалах тий. За тэгээд. Лок хийцэн нөө. Энэ нөгөө Янс эргэж ирсэн тоглолт нь тий. Гэмтэлтэй байж байгаа.
таньдаг төрнөр гараад ирсэн тий. Нөгөө нэг солигдохгүй л жил болго яригддаг байсан төрнөр гараад ирсэн тий. Багст. За бүгдээ түрүү Янис ярьсан. Тэгээ Янис болохоор хамгийн залуудаа 21,000 оноонд хүрсэн 100 дахь тоглогч болсон байна. Тэгэл нөгөө нэг аюултай тоглогч гэл яриад байгаа чинь шүү дээ тийм ээ. Тэр хамт байгаа хүмүүсүүдийг харахаар Одоо онооны машинууд байна. дандаа аимшигтай хүмүүсүүд шүү дээ. Тэгээ ийм ч болохоор тэгээд Янис одоо ч зодог тайлсан. Тэгээд Hall of Fame тий. статустай хүн байна шүү дээ. Амар авцсан Яг ийм статистик надад жоохон өрөөсгөл юм шиг санагдаад. Ягаад гэвэл NBA-д орж ирсэн нас нь өөр болохоор. Тий. Зарим нь коллежид 1 жил 2 жил тоглолцоод орж ирсэн. Гэдэг утгаараас юм. Яг бүгдээрээ адилхан high school-ээс хойш ингээ орсон үйл статистик. Яг харьцуулахад бол. Гэтэ яг энэ статистик нөгөө гол нь болохоор энэ оноонд хүрэх гэж нөгөө карьер нь тасралтгүй л одоо Уралдаан үргэлж. бараг л 30 оноо дундчилж ийж юм уу те эсвэл 25 оноог бүх хэдэн жилийн турш те дундчилж ийж энэ ороонд хүрж байгаа болохоор бас тэр success-аараа бас явдаг гэж магадгүй л те. Одоо энэ 6-ыг ч нөгөө тоглолсон минутыг харахаар бүгд өөр өөр байгаа шүү дээ. Гэтэ ялч хамгийн аимшигтай дам байна шүү дээ. 1,000 оноо хүртэл тоглоно. Карьер нь анх орж ирсэн цагаас эхлээл залуугаас эхлээл сайн байсан гэж бодвол. Тэгээ Янсыг бодъё л. Янс тэгээ сэлгээ явсан. Тийш үү. Тэгээл 10 хүрэх оноо дундчилдаг байсан гэж бодоход ингээл ороод ирнэ гэдэг чинь Аимшигтай. тэрнээс өмнө орж ирээд шууд гараанд гараач юм ингээл шууд энэ хүн чи өөрийгөө нөгөө хөгжүүлээд ингээ явцсан тэгээ. Леброн бүр шууд анхнаасаа л гарч ирэл 20 оноод ингээл тасралтгүй авцсан болохоор магадгүй Янс тэр боломжнээс бол энэш ч эрт энэ оноонд хүрэх магадaltaй л юм. Тий, онооны машин байгаа байхгүй. Хүн бол нэг туусан зам нь өөр. Өөр. Янс жишээлбэл рүүки үлрэлдээ 6.8 оноо шүү дээ. Коби 8 он. Коби ч тийм тийм. То Леброны шал өөр шүү дээ. Амар залуудаа орж ирсэн шууд 20 оноо. LeBron Jordan 2 шал өөр шүү дээ. Шууд rookie of the year болж байгаа 2 юм чинь. Тий. Шал өөр тий. Тэгээл нэг бүтэн баг шууд өөр дээр нь босгоод ирчихэж байгаа болохоор шал өөр. Вилт бол бүр тэс өөр шүү дээ. Бүр өөр. Хамаагүй өөр гаргийн. Өөр гэргүү тий. За юу бүгдээрээ дараагийн бас тоглолтуудыг үзье. За тэгээд одоо бид нар энэ багийг бас ярих хэрэгтэй. Энэ нөгөө юу гарцсан нөгөө Ingram усны сав шидснээс хойш 8 дараа авчихлаа. Усны сав шидэд залуусаа гэдэг юм утсан шүү дээ. Яг зөв үедээ усны сав шидэх хэрэгтэй гэдэг. Тэр юу гэсэн. Тэр нь хүн амтаа онж манаад байсан. Амар юм шүү дээ. Яг бас тодорхой хэмжээний хор ширтэй байна, тийм ээ. Тэр бас гоё юм тий. Тийм тэр хүн оны ч гэж хэлдэг. Тий. Өөрийн зүгээр гарч байгаа тэр юу бусдыгаа хурцлах ч гэдэм өөрийгөө хурцлах тэр юм бас гоё юм л да залуу багт тий. Маар аваад шүү. Заавал байх хэрэгтэй. Энэ жилдээ Торонто ялч бас ер нь сайн байгаа шүү. Тэрийг бол Өнгөрсөн үлрэлт нь Торонтогийн сакс хожигдож байгаа ч гэсэн агуулга нь гоё байна гэж онцлж ярьж санаж байна. Айко шүү санаж байгаа болохоор тэгэл тэр чинь одоо ингээл батлагдчих. Хождог болоод байна тий. хождог болоод ямар ч гэсэн тий. Арж Барретт нь авахгүй байгаа шүү дээ. Барайтууд энэ үлрэлт бас үлрэлтийг эхлэх аюу сайн тааш шүү дээ. Өсөөлөлт шүү. Хажууч уус Канада тий. Тий. Канада иргэн. Арчи баг сүүлийн 2 тоглолтод оролцсон. Сүүлийн 3 тоглолт. Тий. Тэгээд Бараг Яко байхгүй. Полтл ч орж гараад байгаа. Полтл бас үнэхээр хэрэгтэй маа. Полтл болохоор яалч бодогдаад талбай хамгаалтан сайжирч. Scotty Barnes in block. Чижим Коно. Гоё юм. Хичээл зүтгэл ухаантай байдлаараа тэгэл ажилтаа байгаа л тэгэл. Маконло. Сякам. Одоо энэ блокууд бүр амар шүү дээ. Зүгээр том зал. Урт хүмүүс зүгээр. За тэгээд Ingram ямар ч байсан Торонтод бас зогсож байна тийм ээ. Тэгэл одоо лидер нь байгаад шүү дээ. Салчуулагч ашиглаад шүү дээ. Зөв ашиглаа. Зүг шүү дээ. Pelicans тэгэхээр Pelicans судал байгаа. Тий. Бас хийж яж болно тий. Одоо орлоо Асуултч нь асуудал байна. Pelicans асуудал. Торонто Magic-ийн энэ үлрэлийн хамгийн сонирхолтой статистик гэсэн чинь NBA-д хамгийн олон дундын зан шидэлтийг хийж байгаа баг. Торонто, Орландо Мэжик хоёр юм уу? Эсвэл Торонто. Торонто. Одоо Ingram-ийн дундын зан шидэлтүүд ингээл одоо дундын зайнаас Scotty Barnes ч дундаас хамгийн ашиггүй шидэлтүүд гэж одоо NBA-ийн статистикээр яригадаад байгаа энэ статистикээр хамгийн олон шидэж хамгийн олон оруулж байгаа баг. Гэхдээ наадах чинь юм бол сүүлийн үед харин нөгөө анализ дээр чаар харин наадах чинь харин хамгийн бүр
дутагтаад байгаа зүйл нь бүр хамгийн хэрэгтэй байгаа зүйл гэж яриад байгаа үстэй. Одоо дунд баг бүх тоглогч 3 шиддэг Тэр чинь хоёр талаас нь яриад байгаа байхгүй. дундаас шиддэг тоглогч байх хэрэгтэй байна гэдэг. Дээ одоо 10 15 20 жилийн өмнө бол дундын зан шидэлчин бол саксмгийн хамгийн том элементүүд нэг байсан бол одоо 3 эсвэл буталбаруу дай гэсэн ийм саксмгийн аяг тоглоод тахт. Орлогондоо ер нь тэрнээс зурж энэ дундын зан шидэлтүүдийг аяг хийж байгаа байхгүй. Тэгэхээр харин энэ хамгийн хэрэгтэй зүйл Одоо тэгэл буцаж ингэж яаж гэсэн үг. шүүмжилж байгаа өнөөдрийн саксмгийн шүүмжилж байгаа ингээд урдан тоглож исэн хүмүүс ирсэн яриага одоо дундын зан шидэлт ерөөсөй байхгүй байна. Энийг шийдэх хэрэгтэй байна гэж ярьж байгаа. Нөгөө талаас статистикаар бол дундын занаас юм олон ашиг 2 он шидсэн донд 3 шидсэн дээрээ гэсэн статистик 3 эсвэл оролтоо байгаа. Чиний хувьд яг чиний хувьд би бол дундын зан шидэлтэнд дуртай шүү дээ. хэрэгтэй те маш хэрэгтэй те. Тэр бол 3 шидэл тэр 3 те байгаас гэсэн дээр дундын шидэлт хэрэгтэй гэж байна. Чи тулгаа Тэгэл мэдхгүй хэрэггүй юм жоох та оноо л оноо шүү дээ. Тэгэл бүгд л хэрэгтэй шүү дээ. яг нөгөө Яг одоогийн саксмгийн хэмнэл дээр бол авраг авчрахгүй бах уу? Одоо Торонтогийн ихэнх тоглоом дундаас явж байгаа бол яг энэ саксм. Дундын зан шидэл авраг авах та ямар авах юм бэ чи би зүгээр Юу гэсэн юм. Тэгээд аврагын төлөө зорж байгаа юм шүү. Тэгэхээр авраг авж байгаа багууд чинь статистик хамгийн сайн хийдэг зүйлээ хийгээл авраг авна шүү дээ. Тэрнээс заавал 2-оос сайн шидсэн муу шидсэн авраг нөлөөлөхгүй шүү дээ. ихийн тэр юм жиж байна. Тэгвэл тим юм байлгүй те. Энэ чи баг Бодоогүй асуулт асуу гинт ороод. энэ чи гой бууж өгдөггүй өнөөдөр айгүй хөргөн бууж өгöd шүү дээ. Бууж өгөө. Тэгээд Тэр уур чадвар л юм л даа. Нэгнийгээ дээр доор авахгүй гэж зүгээр ярилцж байгаа юм чинь тэгээ зарим тохиолдолд буруугаа хүлээж. Яг мэдээж одоо нөгөө статистик харуул тэр 3 шугамны араас шидэнгууд 3 оноо өгдөг болохоор илүү байгаа даа шүү дээ. Тэгээ уур чадрууд амар их өндөр байгаа учраас тэндээс одоо тэр одоо шидэх ч юм уу тэрний бүр араас шидэх ч юм уу тэгж чаддаг тоглогч нар уусаа зөндөө болсон байгаа шүү дээ. А нөгөө талаараа дахиад уур чадвар нь сайн учраас одоо будагтаа талбараа нэг хүний эсрэг бол эдгээр ч одоо биенийхээ эсрэг бол бүр яаж ланаа эсвэл алдаа авдаг ч юм уу ийм тоглолтууд байгаа даа. Тэгэхээр тэр нэг 3 шугамнаас нэг алхмын зайнаас шидэх чинь өөрөө ашиггүй л гэж гарч ирээд байгаа юм байна. Тэр 3 шидэлттэйгээ баг адилхан болж байгаа байхгүй яг Голон дээр. 3-аас нэг одоо багуудны 40% шидэж чинь дундаас одоо юу гэдэг нэг тэрнээс нэг 2-3% илүү хувьтай шидэж байгаа ч юм уу. Тэгсэн хэрнээ авж байгаа онооныхын зөрүү нь өөрөө байгаа болохоор тэгж байгаа. За тэгээд Raptors уусаа 4 хожсон юм биш үү үсгтэй те тэгээ гарсан юм байна. За тэгээд Magic бас 4 хож байгаа гэсэн. 1-3-1. За тэгээд Miami дөө. Тэгээ маань. Онооны картаар Онооны хамгийн их онооны зөрүү авж байгаа баг нь л 4 дэх сонголтод болж гарч ирж байгаа юм байна л да. Оноо тоолоод гэсэн үг байна шүү дээ. энэ дээр гэхдээ өөр угаас 3-1 байхгүй юм шиг. Нөө адилхан 3-1. Тийм үү. Адилхан байвал оноо. Тийм ээ. Тэгээд юу Pistons юун дээр Capter жоохон тарах болсон юм те. Capter тоглолтын дээр те. Эсвэргээрээ тэр одоо дээр байгаа баг нь эсвэргээрээ нөө банкерон байхгүй болохоор бүр гоё тоглолцсон байж магадгүй. Тийм ээ. Торонто Raptors бол юу яагаад байгаа юм бэ? Би гэхдээ тэр нөө дундын оноо авалтыг нь бол мэдээгүй байсан юм байна. Гэхдээ ер нь дундаас ихэнх оноогоо авч ийн гэхээр ер нь хөвчлэн байрлсан тоглолтоо яваад байгаа юм байна. Зөв анраа. Хөвчлэн байрлсан тоглолтоо явж ийн гэсэн үг Raptors. Одоо хурдан тоглолтын шилжээд гүйж орсноо дундаас шидэд байвал тэнэг үстэй шүү дээ. Алхамтаа ингэ дайрсан дээ үстэй. Тэгэл ер нь тулгыг хэлж байгаа Тийм юм байна байна. тийм. Байрлалд авахгүй тэгээд тоглогчдын онцлог байгаад байгаа байхгүй. Одоо жишээ нь Brandon Ingram бас дундын зан шидэлтийг бас хамгийн өндөртэй шидэл тоглогчтой. Тэгэхээр тоглогчдын нь өөрсдийнх нь Лидер нь тийм байгаа даа тийм. Scotty Barnes дээр хоёр. За тэгээд юу гарч ийн? Оноолттой. Оноо ирж ийн. 12 сарын 10 болон 11-нд тоглолтууд явж эхэлнэ. 10-аас эхэлж байгаа юм шүү дээ. Тийм. Тэгэл тэр одоо Орландо Майами гэл одоо амар тоглолт сонин сакс үзэл эхэлнэ үстэй дээ одоо. Тамаг хэлээ л да. За таамаг хэлээ. Заашгүй таамаг хэлээ. шүү дээ. За тэндээс аврагын биш одоо энэ тэнс хожих ингээд дараагийн шалгах дөрвөн баг нийлэлтэй. OKC, Lakers за тэгээд Magic тэр ямар хэцүү юм бэ те. За одоо Knicks. За Knicks гэж яа. За тэгээд асуулт. Чи За OKC Spurs. Вэмби ирчин тий. Orlando Magic, Toronto Raptors. за тэнэ. би бол Нэг нь бол тодорхойлгүй дээ. тэгээ OKC-г бас тодорхой. Тэгээ Lakers бас гарах واخ. Wemby ирчин тий. Гэтэ Лука аргалж Ганцаас гэх эвгүй тий. Ганц л хамгийн Лука аргалж واخ. тэгээд Тэгээд
Майами гарч ирсэ гэж бодож байна. За. Тий. Тэгээд нөгөө тал нь бол за бүр Торонтог дахиад үзье. За. Тулгой өөрөө юу? Нэг нь тодорхой шүү. Нэг үл тодорхой шүү дээ. Окс юу? Тий. Тэгвэл би Санс гэж. Окс юу тодорхой шүү. Нэг хожих нь. Нэг тоглолтод бүр Санс гэдэг. Окс дараагийн баг нь Тодорхой баталгаатай юм гэж байдгүй. Тийм ээ. Энэ багт чинь гэхдээ баталгаатай байгаад байна. Ер нь байгаад байна. За, юунд Spurs Lakers хоёр дээр аль нэг? Wemby-тэй гэж бодвол те. Wemby ирчээл Spurs гэж юу? За, нөгөө талд нь дорндоос Magic Miami хоёроос. Miami. За. Raptors би Брансон төгсгөж байх гэж байна. Би бас ангаргаараа. 5 байгаа шүү дээ тулгаа. Чи нэгс дурггүй шүү дээ. Гаариж 70 онц дээр Бранс гэнэ бүсгүүлдэ бүр 5 онц Бранс хоёрын нэрийг нийлүүлж. Брансон аваа цаашаа гэлаач шүү дээ. Тэгэхээр нэг тоглолтын дээр бол нөгөө нэгт бүх тоглогч нар бүх юмаа гаргана. Гэж хав яхын тулд тийм шүү дээ. Одоо тэгээ ойртцсан дээ. бүх юмаа гаргана. А тэгтээ бас Торонто эвгүй юм байна те. Яко Полтл тоглолцохоор бас эвгүй юм биш үү нэрээ. За Торонто гэж юм. Инграм бас клач байгаа шүү дээ. Торонто гэж. Тэгээд гой тоглолт болох юм байна. Амар гой тоглох юм. За тэгээд хэсэг орон дээр бүгдийг уулзах те. Уул манай плейбук явах хэвээр. Анаа өнөөдөр гэрийнхээ даалгаврыг хийгээгүй. Тийм болохоор эрт л оногч. Үнээр алхасч болтгоо. Тэгэхгүй би заавал хэлнэ. Тэгээд тэр хийх ёстой тэгээд нөгөө эрт л оногт илүү гоё юм үзүүлээрэ. Анараа. Тэгээд тийм. За тэгээд хэсэг орон дараа бүгдийг уулзсан. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur Ultra. Ultra Smooth. Ultra Cool. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтай шинжил. Singur Ultra. Ultra Smooth. Ultra Cool. Singur Ultra. Ultra Smooth. Ultra Cool. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтай шинжил.
Ultra. Ultra smooth. Ultra cool. Энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэнд удирдлийн 7 дахь дугаар та бүхэнд хүрж байгаа. За тэгээ мэдээж хэрэг энэ бид тогийн Platinum event гэж Future of Lifestyle Toki, Platinum event гэж Coca-Cola тэгээ ундаага угаад шинэ жилийн хүслийн жигсаалтаа iCoke app руу илгээгээрэй. Тэгээ та бүхэндээс хэлмээр байна. Тэгээ мэдээж хэрэг Сингапур ультра угаа тэгээд тэнэ шиг залуучуудад айгүйх тохирно гэдэг шүү дээ. Ультра Сэрүүхэн залуучдаа. тэгээ сэрүүхэн дээ. Чи сэрүүх юм. Би чи халуун гэж бодсон. Аль нэж уусан. Аль сан болоо. Ультра cool, ультра smooth. IC tray гэж мэднэ. Тийм шүү дээ. Тэгээ та бүхэн smooth Яа энэ рүү хараач хэрэг. Мөнхийн юм гэдэг байгаа шүү дээ. Үгүй нөө тийм. За тэгээд тэгээд бас нэг манай сая завсалсан чи манай анар дүү бас ууралж ийн ахаа та дүү нэг амарч айж ирчээд амжаагүй штэ. Нэртэйг нь баг чат хувийн чатаа гаргаа юм шүү. Тэгээд дүүгээ битээ тэгэлдээ гэсэн. Миний дүүд буруу авахгүй шүү гэдэг чи. За тэгээд бүгдээ дараагийнхаа Өмнөх 20-т шүү манай нэвтрүүлэг. За бүгдээ дараагийн руу оръё. За. За энэ одоо өнөөдрийн Гал гарсан тоглолт. өнөөдрийн тоглолт чи 2 овертайм тоглолт байсан уу? Тэгсэн. Тийм. Юу Би болж байгаа тайлбарласан шүү дээ. тулгаа яг юу болоод тулгаа чи яг тайлбарсан хийх та. Юу болов гэж Атланта ер нь хожицсон. Оо. Юу амар гоё харагдаж байгаа зүгс. Йоо. Үзээгүй нэг. Яа ямар амар блок Maxi. Maxi гэдэг шүү дээ хасаны тоглож. Юу тоглох гэсэн. хоцсон юм уу да. Фили дээр гурлаа байгаа. Paul George, Maxi, Embiid Энэ Kelly Oubre-гээс бусдын бүгд бүгд байгаа. Өнөөдөр Эмбид байгаа. Embiid тоглоод байгаа. энэ гурав өнөөдөр тэгвэл яг Болж байсан. Paul George тоглоод эхэлсэн. Embiid өнөөдөр эргэж ирсэн. харин Embiid-ийг бол эргэж ирснийг бол халт мэдээ бол харсан. Nice nice. Оо юу 5 он энэ хоцсон тоглолт шүү дээ Атлантик. Ой тийм. Одоо энэ дээр ингээд Jalen Johnson маш дэмий үйлдэлийг өсрээд алдаа гаргачих Энэ жоох боо. байхгүй. Ер нь зүгээр 2 хоног өгсөн байсан. Тэгсэн чинь энэ дээр Paul George өндөрлөөд Яа. наа. Яа, энэ бол үнэхээр харамсмаар мөч байгаа. Яг Атлантагийн өнцгөөс бол. За тэгэл залуу богийн л алдаа л юм да. За нэг ихний овертайм. Тийм. Maxi Maxi ямар амар байна. Оо. Ихөөш. Энэ дээр Никел Александр Walker амар байсан. Өнөөдөр 20 оноо энэ дундчилж шүү дээ. Гарын холбогч болсон байгаа шүү дээ. 20 оноо дундчилж байна. Шрейнггүй Атланта тий. Трэнг Атланта. Тэгээ Никел Александр Walker өндөр. Тэгээ нийтдээ тоглоод хамгаалт сайтай. Саний блок хийраа. Барлоо гэж мэдхүү. Яагаад. Яа, энэ хоёр шидэлтэй алдцдаг. Хоёулангийн нэг нь хийчихэд л ер нь хожоо. Maxi шүү дээ. Энийн өмнө 15-аас 14 шидчихсэн. Яа. Би хоёр тороо хоёуланг. Хоёуланг хийц. Тэгээ авахаа өөр. Хэлцүү сайн байх шүү. Ингэж яриад том ингээл том нурууд. Энэ дээр ядарснаас нөгөө Embiid, Paul George, Edge Comp бүгдийг амрагцсан. Минутын хязгаарлалтанд дууссан. Шууд минутгүй даад баригдчихэв тий. Гэхдээ шин дээр хүчээр баригдаж байгаа юм уу? Хүчээр шүү дээ. Нэг тоглолт чухал юм уу? Улирлын төлөвлөгөө чухал юм уу гэж хэлсэн. Тэгээд Cook Maxi Танаас нь эмчийн багаас нь заасан байгаа ч юм уу одоо төлөвлөсөн байгаа минутаараа л гэсэн үг. Embiid-ийг бүр эхний нэмэлт цаг дээр тоглоулахгүй гэсэн байлээ. Тэгсэн чинь Embiid тоглоё гэдэг. Тэгээд Embiid өөрөө эхний нэмэлт цаг дээр тоглоод бүр 30 минут тоглолцсон байхгүй. Энэ улирлын хамгийн олон минутаа өнгөрүүлсэн. Тэгсэн чинь хоёр дахь нэмэлт цаг дээр болохоор Embiid-ийг уушруулсан. За үгүй гэсэн юм. Эхний нэмэлт цаг дээр болохоор 2 минут тоглуулж байгаад Paul George-ийг сүүлийн 3 минутаар авцсан юм. Тэгэхээр Paul George-г хоцорч ийсэн. Edge Comp бол бас уг нь залуу тоглогч шүү дээ. Тэгсэн чинь Edge Comp-ыг 4-р үеийн сүүлийн 6 минутаас эхлээ аваад дахиж гаргаагүй. Бас гимтлээс эргэж ирсэн байхгүй. Edge Comp Embiid хоёр өндөр хоёулаа зэрэг гимтлээс эргэж ирсэн. Тэгээ жоохон юу юм те. Тэгэхээр 48 минутанд л амжиж хожихгүй л ер нь цаашаа. Овертайм тарч юм ямар ч тайргүй шүү дээ. Гэхдээ яг Эм чи юу дуусаа. Одоо ер нь Бүтэн багаараа тийм байл яана. Бүтэн багаараа 40-ээс манай тоглохгүй. Энэ нь Philadelphia-гийн сүүлийн 3 жилийн зураглаа шүү дээ. Юмд баригдсан уу? Одоо баажаач Френслиг 5 минут хийдэг шүү. Одоо Эрүүл мэндэнд нь хортой гэдэг ахаа чи 5 минут л тоглуулж байгаа юм. өнөөдөр гэхдээ зүгээр ер нь агуулгаар Sixers сайн байсан. Grimes сайн байсан. Embiid ч гэсэн яг зүгээр яг ихний 4 үедээ минутын хязгаарлалтаа ч гэсэн нөгөө 20 орчим оноо авцсан. Paul George ч 5 бөмбөг тасалд 17 оноо ч 18 оноо аваад. сайн мэдэх юм бол Зүгээр яг нэг юм нь гэхээр ихний 3 үе хагас
Tyrese Maxey энэ үлрэлийн хамгийн муу тоглолтоо үзүүлсэн. Статистик харахаар 42 он авсан юм шиг боловч 3-аас 9 шидэд 1. Тэгээд ер нь ингээд филд гол нь 14-өөс 4 явжсэн байхгүй. Тэгж жагаад 4-р сүүлийн 6 минут 2 овертаймнаар алсан байхгүй. Тэгэхээр зүгээр ер нь эхнээсээ Maxey-ийн тэр шидэдүүд ороод эхэлсэн бол ингэж нэмэлт цаг маяг руу орохгүй агуулгаараа илүү болчихсон тийм. Харин танаад 48 дээр л багтаахгүй аюу хэцүү болсон байна. Тийм байгаа. Тийм байна. Өрөвдөлтөд би бүр Maxey өрөвдсөн шүү дээ. Maxey чинь 50 минут тоглож байгаа юм чи. Яв. За энэ тоглолт бол хэрэг Даллас бол маш хэрэгтэй тоглолт байлаа. За харин нөгөө баг нь бол мэдэх яг юу тохиолдсон мэдэхгүй. Нөгөө огт ч хэрэгтэй шүү дээ. Гэхдээ хожил бол 2 багт хэрэгтэй. Хоёул нь хэрэгтэй. Нөгөө огт хожид хэрэггүй. Болцсон тэр. Болцсон тэр. Үнэхээр юу тохиолдсон юм бэ те? Энэ жил ядаж Clippers гэдэг бол үлдэлтэнд ярьсан уу? Ярьсан. Яг контендер одоо энэ жил бол стонер ингээд Ярихаар барах уу ярьсан. Ярихаар барах ярьсан чи. Одоо энэ багч баг 5 ожилтой явж байгаа юу? Тэгсэн чи Кавалер тэгэлсэн юм шүү. Манай багт сайн ур чадвартай хүмүүс авиа шатартай хүмүүс хэрэгтэй гэлсэн шүү. Аа. Тэгээд хаардан дуурч чадвар шүү. Үгүй яг хоо энэ тоглолтын дээр бас би суусан юм аа. Ямар ч их тоглолт тайлбарласан. Тэгсэн чинь юу яасан? Үгүй яг тэгэхээр өөрөө тайлбарлахаар ингээд нөгөө детальны бүгдийг мэдээд байгаа байхгүй. Юу харагдаж байна? Яг Джон Коллинс бол энэ дээр үнэхээр сайн тоглосон. 100% сэдгээ хийсэн. Тэгээ Хардын Джеймс хамгаалтыг харсан мэт. Хардан бол таньдаг Хардын юм шүү дээ. Ингээд л болоо ш хамгаалт нь худлаагараа явуулаад. За тэр чи яа. Нөгөө Крис Дан тэргүүтээ бусд нь бүр сул шидэж хийдэг. Хийхгүй байна. Ер нь бол Кавай бухимдуулаас бухимдгаар л юм хүн. Үнэхээр тэгээ сул шидүүлээд тахад хийхгүй байгаа. Яа. Энэ залуу Дээрээс нь явчихдаг юм бэ? энэ залуу Зөв бодсочтой нөгөө түрүүний 9 нөгөө залуу ч юм уу те. Жинхэнэ цагаан залуу гэдэг. Жинхэнэ цэвэр залуу гэдэг. нэг ч хар юм байхгүй. За харин нэг тоглогчийг бол магтах хэрэгтэй баг. Бенчээс гарч ирээ. Клей Томпсон өстой харин 26 нь авцсан байлээ те. Ойр төлөв тийм тоглолт юм гаргаагүй шүү дээ. Ховгонд гарч байгаа да. бүгдийг 2 дугаар ахсан шүү дээ. Аа? Эхний хагас доо аваагүй. Бүгдийг 2 дугаар хэвээр те. Тэгээд тэр Ер нь Clippers-ийн хожлыг авцсан шүү. тэргээр Тэгэхээр ер нь Clippers болохгүй л дээ. Аяллаар явж байгаа ингээд дараалсан тоглолтод тоглож байгаа. Тэгээд Нас нь ямар үлээ те? ийм хүн дутуу багийг бол хожгол хэрэгтэй шүү дээ ер нь бол. тийм шүү дээ. За ингээл гаднасцсан гэсэн шиг дуртай. Гаднаасцсан. Одоо энд нэг энэ шийдэл тохгүй. Товтгооны 24 секунд дуусчихсан. Бүр арга гадаад ингээ өгсөн чинь тэгээд Хийчлээ те. энэ л хүн цохилтонд болцсон байна. Тэр насараад хийсэн юм л да. Яг хөө те. Зүүдэндээ чихэр шидэлтэн л те. Ер нь бол те насараад хийсэн юм. Гэтэ яг ер нь энэ жил бол бид нар бол айгүй яаж ирсэн шүү дээ. Тэр чигээр ер нь маш их яаж байгаа шүү дээ. Шүүмжлэл хандж байгаа шүү дээ. Клей дээр бол Даллас дээр ер нь. Ер нь сүүлийн хитэн шүү дээ. Тийм. Ер нь энэ жил тоглолтын дээр л Тэ. арай өөр үлээ. За юу цааш нь бүгд гоё явах уу? Купер флаг юу явах уу? Аа? Цааш нь юу явах вэ? Бид Купер флаг яриад гоо. За. За тэгээд чамаа зүгээр юм хаснуудаж байгаа хөө тиймээс тоглолт. Юм Өнөөдөр зүгээр чамаг юм хэр яасан бэ гэж. За Купер флаг хамгийн залуудаа 30-аас дээш шөнө. хоёр дахь тоглож болсон Тоглож шүү дээ. 9 хоногийн зүрх. тийм шүү дээ. харин энэ тоглогч чинь LeBron-тай адилхан орж ирсэн юм байл шүү дээ. Тийм эдгээр анзаараа гомдлоо шүү дээ. Гэхдээ коллеж нэг жил тоглолцсон. Нэг жил төгсдөө. Гэхдээ нас нь адилхан юм шүү. Тийм ээ. Насны адилхан байна. Коллеж тоглолцсон гэж яагаад толтгож хэлээд байгаа юм гэхээр Арай дог суудсан гэж. дог суун тийм айгүй их тийм систем багийн тоглолтыг илүүсэн сурж орж. Бид нар юу нэг юм санаж ин л да нөгөө нэгдүгээр хамгийн ихний дугаар дээр ерөнхийдөө бүх агуудыг нь ярьсан шүү дээ. Одоо яг Clippers-ийг ярьсан, Dallas-ийг ярьсан. Ер нь яах вэ? Ер нь алин контендер юм бэ те. За дээрээс нь Dallas нэгтгэж чинь үү гэхгүй Гэхдээ нөө. босд нь бүгд LeBron биш те. Ер нь тэгээд үр ярьж ирсэн шүү дээ. Dallas тэгээд Dallas-ыг бол нөгөө зарим за карьер ирэхэд бол эртэл бол ингэ явчих واخа. Эсвэл карьер хэцүү гэж холбогчгүй баг хэцүү гэж тэр зүйтэй холбогчгүй баг хэцүү гэж ярьж ирсэн шүү бас те. Ер нь холбогчгүй багууд бол хэцүү дээ гэж ярьсаг тэр нь бас тохиолдож байгаа шүү. Нөгөөд бол харин одоо ярих юм би Clippers-ийг л ярмаар. Энд чинь бидний уул нь шууд NBA токос хамгийн өдөрлөгтэй шууд контентэд оруулсан байсан баг шүү дээ уул нь. Чи өнгөрсөн жил лигийн шилдэг 3 хамгаалттай багийн нэг байлаа. Тэгээд яг Норн Паул л явсан өөр тоглогч яваагүй байж байгаа. Джон Коллинс, Лопез, Сипич гэх юм ингээд тоглогчд нэмчгээр нь бас гайг болчих жоон болов уу гэж бодсон чинь гүйл. 11 сард 2 хон хожил авсан байна. Бусд нь бүгдээ хожигдл юу вэ? Яг хөө тэгээд Кавалерт хэлсэн ш бид нарт Хоёр юм уу?
ур чадвар алга байна гэж хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр ур чадвар тэгэхээр би шууд оноо авалттай холбож тайлбарлах гэдэг юм. Тэгэхээр Норм Паулын тэр 20 онооны орон зай яалтчгүй үүссэн юм гэж харж байна. За тэгээд хэдийгээр Джеймс Хард хамгаалахгүй байгаа гэж ярьж байгаа ч гэсэн яг үнийг хэлэхэд яг тоглолтноос тоглолт болгонд оролцоод яг 30-40 минут яг сайн тоглоо багийнхаа тоглоо явьж байгаа нь болохоор Джеймс Хард байгаа байхгүй. Тэгээд тэр үнэ. Одоо дундаж насыг нь харах юм бол бас нэлээд өндөртөө л ороод байгаа шүү Клиперс. Хардн ч 37-д хүрэх чинь. Кавай өөрөө 35 хүрж байгаа. Хамгийн хөгшин баг уу? Яг ростро бот. Тийм хамгийн Гол тоглож байгаа тоглох шүү дээ юм байна. Сэлгээс гарч иж байгаа Лопез нь 37-тай, Батум 38-тай, CP 40-тай. Залуу тоглогч гэж. Джон Коллинс залуу. Тийм Джон Коллинс. Тэгээд Джон Коллинс ч баг энэ бид баг 76 таах. 78. За Кавал солигдох уу гэсэн байна. Тийм ээ. Энийг нэг тайдасаар асуумаар ер нь тайд яг юу вэ? Тэрийг хэрэг Кавайлонод өөрөө л мэдчих. Ер нь энэ хүний чинь яг энэ хүн өөрөө л мэддэж шүү дээ. Юу нь бол тий. Хаашаа явна, бидний хөрөг хаагаараа яаж аавн маавн гэдэг нь чинь бүх юм нь өөрөө л мэддэж. Ер нь яг нэг дуугүй хүний доотх мэдэн гэдэг шиг тий. Дуугүй мөчөө бас ер нь бол бас маш том нөлөөтэй тий. Энэ хүн чинь бас өдөрддөг юмыг чимээгүй өдөрдөл байж идэг хүн байсан байлаа шүү дээ. Нууц ноёнтог заван зав юм хийн тий. Бүх хорны ард өөрөө байж идэг өө. Тэгээ одоо тэр доор яригдж байгаа хоёр баг бол бас сонир санагдчих тий. Одоо шиг магадгүй Майами ч юм уу тий. Бас аягүй бол гоё санагдчих. Тийм аа. Яг Кавай зүгээр гимтэлгүй нөгөө Торонтод очисон шигээ тэгээ минут хязгаарлалттай тоглож байгаа бол плей-оффт нөгөө модонд ороод нэг юм систем суудсан баг дээр очвол тэгэл ирвүү шүү дээ. Кавай ч сая тэгэл 38 33 гэл нононод аваад тах юм шүү дээ. Минут хязгаарлалттай бодлоо. Хэрэгтэй өгвөл хэрэгтэй. Шууд багт нөлөө үзүүлэхгүй үзүүлнэ. Одоо ингээд гэдэг удаан хугацаанд Дрэмд Грин, Куминга, Пожемски энтриг өгөөд Кавайг авъя гэвэл яах вэ? Үгүй Яг зүгээр. Би байсан бол солихгүй. Яа. Яг л би сая хэллээ шүү дээ. Нөгөө маш хурдан хугацаанд бол аюу ашигтай. Чиний санаасан Танаа баг ирээдүг хараад байгаа юм уу? Гэхдээ энэ их мөнгө, энэ юу чинь тэгээд дараа нь бүр л гай болохгүй юу? Одоо хар гай болох нь уу? Дараа жил дуусчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аваад азаа үзэхэд өрөөсөө гинбүү. За нэг удаагаар. Гэхдээ гимбүү гэдэг энэ мөнгө чинь ингээ дараа жил явал дуусаа. Бүтлгүүтүүл хэдэн жил явахсан. $50 шүү дээ жилийн. Таны киноос гарч байгаа шүү дээ. Яагаад таамаа? Гүг. Ахөөрөө өгч байгаа юм шиг. 50 сая бол зүгээр нэг мөнгө биш шүү дээ гэдэг. Хоёр гой тоглогч авна. Оснер юм шиг 3 тоглож авах юм. Оснер юу ч яах одоо энэ ийм цалин аав шүү дээ. Тийм ээ би зүгээр хэлж байгаа. Ер нь хоёр гайгүй тийм юу тавьж байгаа. Нэг Кавай оронд 30-аар нэг 20-оор гой тоглож авна шүү дээ. Кавай оронд нэрлээд байгаа тэр тоглогч яг үүндээ тийм бас нэг суперстар болчих хэмжээний Ахгүй тоглогч нар биш болоход яг сэлж болох. Харин Куминга, Дрэмд Грин, Пожемски нийлээд цалин дүүцэж байгаа байхгүй юу? Харамлаад байгаа хэнийг харамлаад байгаа? Гүг зүгээр би зүгээр гэхдээ юуг нахаар за яг нэг удаастад нэг дайраад үзүүлэх гэж л юм да тий. Харин ер нь аваад азаа үлдэхэд гэрээ нь бол нэг л удаа нэг жилийн гэрээ байна. Кавай бол өөрөө одоо ингээд нэг юм гоё залуу шижигсэн бүрэлдэхүүн дээр те өөрөө Майами яваад өөрөө яг ингэж байж байгаа л дөрөвдүгээр үед өсгөгчдөг те нөгөө залуучуудад амжуулахад хийждэг ч юм уу нэг иймэрхүү одоо орчин хүсээд дээ шүү. Торонтод эргээд ирчихвэл яах. Магадгүй одоо ингээд хаан ч юм те муу ваг дээр ихээр одоо Атланта ч юм уу те нэг юм Атланта ч муу баг биш шүү дээ. Атланта жишээ нь яг тийм шижигсэн залуучуудад л очих гэдэг шүү дээ. Одоо залуу бүрэлдэхүүнтэй Дурант очсон байгаа шүү. тэгээ нэг Дурант очсон. Durant-ийн үргийг хий гэж бодоод шүү дээ. Уртхан багч бас Торонтоор явдаж баг бас байна. Буцаад Торонто ч юм уу те. Эсвэл одоо Golden State бол гэж би бодохгүй байна. Яг л нэмэргүй. Тий, нэмэргүй. Тэгээ тэнд очиод Jimmy Butler, Kawhi хоёр талын зогсоо бодлаа. Би бас тэгж Тэрний он магадгүй Miami ч юм уу. Майами харин гоё сонсогдож байна. Miami гоё сонсож байна. арай өөр тоглож авчиж байгаа санал болгож гоё. Янас манас ч юм уу арай гоё. Хинд танаа огт уу? Яахгүй би өөр тоглогч эйжент биш. Зүгээр Кавай гэх юм уу? Кав зөвхөн Кавай. За бүгд юу арай өнөөдөр усагаад тоглолтуудыг үзээд хөө. Бид нар сүнс тоглолт зөндөө байгаа шүү. Raptors, Knicks Занатын тоглолт энэ ч нэг ахад юун дээр хад гарчиж байгаа шүү тий. юу болоо? Тийм. Кап дээр тос Кап дээр- өнөөдөр урьдчилсан капын тоглолт болсон юм шүү. Ер нь ийм хөл тоглолт болно даа. Ямар гоё шүү. Энд гэхдээ яг нөгөө Якоб Полт, RJ Barrett энэ байхгүй л дээ. Кап дээр бол тоглоно шүү дээ. Хрон дэлчгүй тий. Тэр чинь Barrett чинь зүгээр Якоб Полт бол угаасаа ингээд
хоёр тоглоол нэг амраад ч юм уу тэгээ одоо. Энэ City Edition өмсгөл юм баг та. Талбай малбай гоё болсон юм харагдаад байна. Тийм. Kit Хаач бар тэр нэг чинь тэгэл нэг 15 6 он бас тий. Kit брэндтэй хамтарсан Солиод ч оноо гэх юм байхгүй тий. За нөгөө талаас мэдээж бас Anunoby гэмтэлтэй алдсан байгаа. За тэгээ нөгөө нэг тулгайгийн ирээдсэн Брансон чирээ гарчин гэдэг шиг юм болох гэдэг үү? Тулгууч буцаад Торонто болсон шүү дээ. А тэгсэн үү? Тэгсэн. Хувираа л. Энэ хоёр бол эвгүй байна тий. Бас Брансмас аваа явчих чадсан шүү. Чадна. Тий. Чадлагүй ах. IQ гэж. Ийм гой суу шидчихтэй. Хамгаалалтын алдаа гарчээ. Хоос шидчихтэй. Энэ тоглолт ерөнхийдөө чийдэгцэн. Тэгсэн. Гоё тоглогч юм аа. Ингээ харахаар Никс юм шиг тий. Тулгаа. Ингээ энэ тоглолтыг харахаар ингээ Никс юм шиг тий. Уу яг юу байна л да. Торонтогийн талбай дээр болно л доо. Бас өслөд л өөр л дөө. Тий. Талбай. Юу вэ дундын талбай дээр болдог. Аврагын тоглолтод дундын талбай дээр болдог үстэй. Vegas. Тэгээс тий. Тэрнээс Торонто шүү дээ. 4 тэг байгаа юм чинь. Тийм Дараа. Тий. Торонто юу амжилтаар юмж Торонто тийм. Тэгэхээр бас өөр л дөө. Талбай хайш шүү. Чухал. Тэгээ Якоб Полтл ч өөрөө чухал л та. Дараагийн хадгалт дээр өнөөдөр бас Spurs Minnesota. За Minnesota чи хоёр дараас нь тоглолтыг back to back тоглох. Тийм Minnesota хоёр дараас тоглож байгаа. Хоочтойхоо өмсгөл юм болсон байна да. KG-г санагдвал. Тийм шүү. Тэ? Стэ нэг энэ өмсгөлтэй л байсан да. Ийм л тоглож байгаа юм да. Ант сүүлийн 4 тоглолтод 37 хоноод унцчихлж байгаа юм. 38 жил. Өмнөх тоглолтын өмнөх тоглолтыг бас Өчтөр бас сүүл бас 3 шилтэргээд дуусгасан шүү дээ. Энэ өмсгөл амар харагдчих. Julius Randle 10-аас дэш амжилттай юм шиг л. Рэндлиг сольж болно гэдэг байгаа шүү дээ. Хоёр тоглогч л хөдлөхгүй гэж. Яагаад гэдэг шалтгаан юм бэ те? Одоо жишээ нь яг тоглолтыг харахад Julius Randle сайн тоглоод байгаа шүү. Болохгүй. Тэгэл зан характер байдаг юм ахаад нөгөө юмнууд нэрэгдэл гэх юм. Нэг л болохгүй л байгаа юм л та. Эсвэл Эдвардс тааж болохгүй юм. хүсэн хамгаалтын бас сэтгүүч гэж магадгүй Рэндлж. Тэгэхээр ч одоо Гобер хүртэл болж байгаа гэсэн үг үү? Уу Гоберийг бас солиусэл хийгээдсэн юм зү тий. Jaden McDaniels, Anthony Edwards хоёроос бусад бүх тоглогч гэдэг байгаа тий. сонирхож болох Цорог шүү дээ. Бага баг бүтэг явах нэ. Уул зүгээр нэг асуудалгүй болоод байгаа багш тас. Гайгүй шүү дээ. Үгүй гацчихлаа шүү дээ. Гэхдээ яг ер нь бас нэг тийм Антийн үед бас аврагын төлөв байх гэдэггүй да юм. яахаач байцсан бас баг биш шүү. Франчайз тоглогч. тийм шүү дээ. Ант чинь нэг өдөр явлаа гэвэл юм. Тий. Волейбол гэдэг үү? Тэ. За болсон ингээл. Mike Conley Үрд гэжсэн KG-ийн хаяал яваа шүү дээ. Хаяадч байх тий. Тэгээд яваа өстэй. Тийм шүү дээ. Яа. Өөр газар чинь бүр авраа авчихсан. Яараа. Нөгөө амлалтаа өгсөн муугавчаа зүүсээр л байна тийм ээ кейстэй. За тэгээд Нэг нөгөө хүүхд өгсөн шүү дээ нэг канцертай хүүхд. Аа. Тэгээ тэрний муугавчийг би бүр өөрийнхөө карьерийг дууссан тусдал зүүн гэсэн байна. Холбоо шар кейстэй зүүсээр л. за тэгээд юу бүгдээ хоёр бүсийнхээ бүсгтээ бүгдээ харцгаая. Нэг юм болоод байгаа юм да. Би ярин энийг хараад нэг жоохон айлтдаг болчихсон. Айгу үлээлтэд ер нь жоохон айжсан. Одоо нэг айцсан болчихсон. Юунаас юм? Warriors ч 27-ыг тий. 27 тийг баха. Тийм. 27 тийг гэж эхлүүлсэн нь. Эхлүүлсэн хамгийн гайхалтай эхлэлч бүх цаг үеийн тий. 27 win streak гэсэн үг байна шүү дээ тий. Бизээ хэдэн оныход 10 Нөгөө 73 9 идэв. 70 чинь тийм. 27-ыг баха тий.
За тэгээд энэ Тэрний ардаас орох хамгийн сайн. Тэрний ардаас шүү дээ хожигдлохгүйгээр хамгийн сайн амжилт нь 15 тэг юм байлээ. Cavs яг өнгөрсөн жилийн Cavs Mavs бас нэг тэгж яваад байна шүү дээ. Тэгэхээр ингээд эн чинь тэрнээс хойш хамгийн сайн амжилт гэ бодохоор тэгээ өнгөрсөн жил 68 очсон байгаа хөө. Тэгэхээр 73 очих уу? Окей. багталтай шүү дээ. Амар өндөр багталтай шүү дээ. Би хамгаалтанд байгаа болохоор Би одоо энэ ягаад гэж цөмөр энэ дээр ярилцээ л та. Яг гол нь яг гарааны 5-ын л хамгаалт биш байхгүй тий. Бидний нөгөө үндсэн 8-д оруулж исэн нөгөө ихний багуудаас тэр багууд нь бүр өрсөд тийч байхгүй ч таахгүй чинь. Дагаадас бид нар за тэгээ плей-ины байрлалд ч юм уу. Memphis нүл гинтл аваад. тэгээ за Clippers-ийг харлаа. Clippers удирлээ хайх магадлал амар өндөр юм. Clippers хайж болохгүй шүү дээ. Хаяхаар драфтын ирэх нь OKC-д очих. Дээгүүр сонголт. Тийм. Үгүй хаяхгүй хальтаа яг. Гэхдээ Clippers эцсийн хүртэл тэмцээсээр сонголт. гэхдээ ер нь. Тэгэхээр Өнгөрсөн жилийн драфт аим. бус багуудтай юу боломж нөгөө гарч байгаа. Байрны одоо Portland-ийн оронд л орно гэж үзсэн шүү дээ. Тэгээ одоо Cleveland-ийг хардаа. Торонтоос шал хэрэггүй нэг хоёр ажигч. Тэгээ сая Бостонд ажигдсан шүү За эндээс доороос туулаар Хуучин хардаа санаж ин өнгөрсөн үйлрэлд ингээл 50-50-ийн ажилтаа баг 5-6-д явчихдаг байсан шүү дээ. Тэгсэн чи одоо ингээд 12-9 гэдэг баг 7-д явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ жилийн дорнодын өрсөлдөөн үзсэн шүү дээ. ямар баг гарч ирэх юм доороос тэрнээс. Тэндээс Багс гарч Багс ирэх. л гарч. Бусд нь тэгээд Янс байгаа болохоор тэгж шүү дээ. Чикагогийн оронд тэгэл бусд нь ер нь үлдэх. Чикаго хөөсрөлөөс моос таа хилээд тахчихдаг юм байлаа. хөөсрөл чинь чи ч уус хөөслийг чийл мэдэн шүү дээ. Бид нар мэдэхгүй шүү дээ. Чи ганцхан MB Токио ганц хөөсөл мэддэг ганц хүн чи юм чи. Бусд нь мэдэхгүй байгаа. Энэ бас амар хөөсөлт юм лээ. Тэгээ бусад 10 ер нь тэгэл энэ 10 хөл байлгүй тийм. Өөр дэш орогдчихсон. Багс дэш л гараад ирэх баг. Харин тийм тэгэл Дээрээс ямар баг унахгүй вэ? Байрлал бол гоё харагдаж баг. Торонто ойж магадгүй. тэр зүг байрлалын хувьд уу? Байрлал үү? Тийм Торонто байж магадгүй. Тэгээ нэг Cleveland Knicks орч чинь дээшилч хөлдөг тий. Тэндээс нэг Зузаан Рост. Янас байгаа чи багс орох байх тэгэл явах баг тий. За яг гэхдээ бас юу ч болж болно л да. За бүгдээ дараагийнхаа юу оръё? Булан руу оръё. Миний булан руу оръё. Өнөөдөр та бүгдэнд найруулж шүү. Үгүй Яг л та юу ч бэлдээгүй би учраас. юу ч тийм байхгүй. Би өнөөдөр юусэн Та юу ч бэлдээгүй учраас. асуудаг асуу. Та нэг өөртөө хариулаад. Ухаантай юу болцсон юм уу? Угаас өөрөө байхгүй байгаа. Нэрийг асуу. Нэр байхгүй. Ухаантай юу? За. Энэ юу юм аа хөцгөө болчихжээ. За асуултуудаа эхлэе. Энэ чи хэний асууж байгаас хинээс Эхлэхээс өмнө за эхэлчихлээ. Дараа нь За энэ тариулж. юу яриад байгаа юм бэ? Юу яриад байгаа юм бэ? Энэ юусыг нэг оны юм юу чи айгүй зав. Нэг он биш шүү дээ. Үгүй ерөнхийдөө Ойрхон шүү. та хариулж яагаад намайг асуудаг юм бэ? За хариулаарай. одоо хоёул нэг багштай баясаах байхгүй. Энэ чи ирэх юм бэ? Минийх. Тэний ан руу ярих. Тэгэхээр хоёул нэг баг. За юу гэж бодож байна яг? Юу шүү дээ миний дээр энэ ч чинь энэ би хэдэн жил боллоо. 75 жил ч боллоо. Тэгэл бодчих тоогоо гаргачих тийм үү? Энэ бигийн 75 жил боллоо миний Одоо дээр. тэгээд одоо 70 сэтгүүл. Тий 70 жил тий тэгээд тоогоос. За одоо чи одоо залуу он тоогоо. Тэгэл боч. 75 жил болсон юм би ч амар гоо юу өглөө. Тэр чинь мэдчихсэн. Тий тэгээд юу тэгж л гаргаж ш миний дөө. За энэ. Тэгэхээр 46 юм шүү тий. Тийм ээ. За тэгээд тоондоо их би чамд айгуу юу гэж чамд хэлээд өгч байгаа байхгүй. За баярлалаа. За Яа ямар ухаантай юм бэ? Бааж чинь бааж байгаас ухаантай байлаа. би чи юм хэлэл өгчдөг. За Тэгэхээр мөнгө төгрөг мөнгөрөг тоо моон дээр уусаа мундаг л та. Нарийн л та. За тэгвэл энэ тариулж. юу яриад байгаа бэ? Түүх өнөөдөр түүхий жил Түүхэн жил орж ирсэн. Энэ ч хайш юуны шийдэл юм чил байгаа. За 3 шугам Гурван хэлээ шугамны үсэн. шийдэл хэдэн онд үүссэн бэ? За эхлээд таны хувилбар юу юм? Үгүй юунаас өмнө Юунаас? Би тэр 70 оноо биш гэж бодсон шүү дээ. Би 84 оноо. би 84 гэж 84 онд гэхдээ 84 79. 79 84 хоёул ялныг 70 биш. За Тэр 86 юм уу? 86 биш шүү. 86 84 86 биш. Хаста 84 79. 86 яагаад биш юм? 86 дээр байсан байх нь шүү дээ. 84 билүү 79. 84 онд чинь би хариулж болохгүй шүү дээ. Хоёул нэг баг шүү дээ. Толгойг нэргүүлэх юм хэлэх юм 84 уу? билүү 84 онд нэг хүн 3 шидчихсэн да. Бүр 70 бол биш үст. 70 биш 70 биш шүү дээ. 70 биш. За 79 юм шүү дээ. 79 84 дээр хэлээ. Яа над руу хараад 86 нь яасан бэ? Зүгээр яа биш. 86 онд нэг хүн 3 шидчихсэн гэж. Харин тэр Ахын үеийнх юм чинь тэр чинь. 84. Та яг өөртөө төхүүл. 84 билүү 70. Тантай ойрхон. Тантай ойрхон. 74
Тантай ойрхон он гэж штэ. Тэгэхээр чи хаа бүр 70 юм шүү. Ахтай ойлгоно гэсэн 84 79 За чи 84 79 л гэж бодоод байна зүгээр. Би бол 79 гэж бодож байна. Тантай ойрхон Та эцэн шийдвэр. Хортлоо. За. За дүүл хэлчихлээ шүү дээ. За даалаа. За далис. Ягаад тэгэхээр би ягаад 86 биш гэхээр Монгол улсад 84 онд төлөө 86 онд 3 шилжилтийн зураг сууж ирсэн. Монгол улсад Улсад. Окей. Наач бас гоё юм шүү дээ. Тэгээ тэрийг би үдээдэг болохоор чи яасан ч энэ- НБ урд түрүүнд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 79 он гэж хахаа яг тантай Хоёул чи хоёр тэг. Тэрийг бүр яасан гэхээр хин яасан нөгөө надад хин хийж байгаа нөгөө орж байгаа гэдэг нөгөө. За дараагийн асуулт. хэлчихсэн Түүхээ. 79-нд би хэллээ. За тийм. За энэ Юу юм бэ? Ягаад энэ чи ягаад хамгийн хамгийн финалийн финалийн MVP хин юм. Юу энийг та нар дуудын чи дараагийн асуулт. Гүү манай асуулт. 3 асуулт шүү дээ. Одоо хоёлоо дуусгана шүү дээ. Хоёул ямар хэцүү юм бэ ч гэдэг. Хамгийн анхны finance MVP те За Jerry West бол биш. биш тийм. 100%. Оскар Робертсон бол биш. Тэгээд нөгөө хоёр балерины чинь нэг энэ хоёр сайн ядаргатай те. буу аваргууд. Бүү аваргууд те. Will дүү билүү. За бил will хоёрыг л альж штэ. Тэгэл 5 тоглолоо. дунд нь зүгээр гэлчихгүй. Ингээ гэлчихлээ мэдэхгүй. Эл Бил Чамберлан тэргээд бил чамбер. Will Russell бас тэгээд За will тэр давид. 4 хүү баха. 3 бил раслаа. 2 Бэжгээ. Тэгэж бодоод. Нэг финал MVP чи бил раслын шагнал нэр шагналдаг шүү дээ. Тэр ч яг хамгийн олон удаа төрүүлсэн. Тэр нь хамаагүй. Гөө биш. Final MVP бэж. хурдлаа. Final MVP чи гэхдээ энийг юу гоо шиг. Will Russell л Тэгээд ажиллахаа. Ингэж удаан бодвол хин ч хариулнаа. 10 Гэхдээ билэр авчи. Яа тий билэр авчи. За Вилраст гэнэ. Билэр би Wilt гэж бодоод байгаа юм. билэр Зөв авчи. хариулт юм. Билэр авчи. Юу Jerry бол биш гэсэн чинь юу биш вэ? гэсэн шүү дээ. Яагаад биш гэж бодсон шүү дээ. Тийм шүү дээ. 60 сон би нэг урд нь асуулт асууж 60 сон финал хөдөлгчөөд MVP авчихсан. Хамт тэрийг л бодчихлоо шүү дээ. Шууд ихний жилдээ Ихний гэж бодсон шүү дээ. шууд юм уу те? Тийм. Биш одоо нөгөө нэг эхний 1-2 жилдээ финалд хожигдоод байдаг. Тэгээд өхгүй явж байгаа сүүлд нь баг өрөвдөд гисэн болов уу гэж бодсон. Шууд анхны жилд нөхсөн юм уу те? Зүгээр л тэр анхны жилдээ хүн амир статистик үзүүлээл. Тэгээд 60 сон шүү. 60 сон. Энэ нөгөө хөгжөөгүй үеийн Та суултаад тэр төрөөдөөс нэлээд жил амьдэрсэн байсан 60 сон. Бараг үзчихсэн. Манай хаав ээж өөр төрсөн юм уу? За зүгээр шүү дээ. Хойлоо Амир 66% юм. Амир Айгуу ш. За танахыг авчи. Энэ хоёр мэдгүй үст энэ минийг те. Цаашаа нууцаар гарч юм уу? Энэ арай орчин үеийн асуулт. Triple double 0 turnover хийсэн хамгийн залуу тоглогч юм. Хай. За Ламело бол биш. Ламело эзэж төрнө хийхгүй. Бат. гэж би бодож байна. За тэгсэн жил амрал байх үү. Нөгөө хэд бас боломжтой юм тий. Лука ус биш байж магадгүй л. Turnover Хийхгүй тоглогч. хийхгүй тоглож гэж штэ. Миний дөө. Тийм. Миний дөө. Жил Ламело байх үү ёо. Харин тий. Шал тон дотор үсэг яваад байна. Шал ачим яваад байна. Turnover гэдэг үг яваад За Хамгийн олон за Леброн гэж бодож байна би. За Леброн гэнэ. За. За тэгээд За. Лебронч нэг хийчихдэг тий. За тийм хаа. Энэ угаасаа дарилахгүй. Ламело шууд эхлэхдээ Байхгүй. Ламело шууд эхлэхдээ нэг turnover-тэй эхэлдэг гэж байна. Ламело ихтэй юу? Ламело тэгэхээр нэг хэн turnover-тэй triple double хийжсэн юм. Өнөөдөр өглөөр би нэг шүн нэг тоглолт үзсэн. Нэг тоглогч өстой бүр нэрээ. Scottie Pippen драфтаар Чикаго руу ямар баг сольж исэн бэ? Энийг мэдэх хэрэгтэй шүү дээ. За энэ Seattle Supersonics ухаад. За дээр үе нэртэй болохоор нэг юм чи те. Чи нэрээр нь харж хэлүүлсэй те. За. Бас яг байж болох юм наач бас зөв. Ягаад тэгэхээр наач тодорхой Вашингтон ч Wizards биш Bullets гэдэг нэртэй байсан. Ингээл манай үеийнхэн бол мэднэ л те. Ухаантай маа. Өөр бааж. Bullets байсан л та. Яац юм бэ? Европоор амраа тархин амраачаад ирсэн. Та хариугийн үүлэнгээс авчаад ирсэн Гүү бэ? ахын толгой өвдөд байгаа байхгүй. Орж ирэхдээ үүлэн хоёлоо болцсон биз дээ гэдэг. Тэгээдсэн юм аа нэр. За Magic Johnson ямар баг драфтлж исэн бэ? Houston Rockets, за Buffalo Braves, одоогийн Atlanta Hawks. Одоо Chicago Bulls, Los Angeles Lakers гэсэн. За тэнэ мэдэж гэнэ үү? Тэр мэдгүй. Анар юу юм мэдэхгүй гинэ. Тэр хариултаа. Анаасаа хариулсан шүү дээ. Бундаг. Юу гэж? Аль нэ? Seattle гэдээ хариулсан. За одоо тэнэ. Lakers л авсан юм билгүй. Би бол тэгэл мэдгүй мэн. Нэр Lakers нь болов. Талгай асуулт хийсэн болов. Угаас айгүй. Юу н асуулт чинь. Зүгээр анхнаас Lakers болов гэж өөрөө бэлдсэн юм шиг зүгээр орж. Юу н асуулт чинь тийм.
Хариултыг эцсийн байдлаар хэлээгүй байх чинь. Тэгсэн шүү дээ. Яхтаас лек л гэж бодож Тэний байна. ярилж байгаа юм чинь. Босоо яг нөгөө нэг Тэгээ анар сая үгүй нөө. Толгой эргүүлэхээр гээд бид лег Тэгээ хийлээ. анар сая юу ч гэсэн гэж нөө гэсэн. хатаас лек гэж орж ирээд тэгээ угаасаа. Анар угсаа. Ингээ адилхан хоёроо. Бод тахаа руки жилдээ ингэж хийгээд чинь яасан мэт те. Үгүй яг нөгөө нэг Jordan Morton шиг Энэ ийм юм уу? Тийм. Анар тэгж бодсон Kobe байх Bryant. магадгүй. Анар үлдэх нь хийж таахгүй яг өөрөө. Одоо Michael Bridges тийм. Руки Sixers жилдээ авснаа. Seattle baby. Phoenix Тимэт. За тэгээд Аз ингэ тэнцсэн шүү дээ. энэ бол нөө миний болон бол яд өгөр давхар. Бааж яхын болонгийн асуудал бид гурав бил. Та чи нөгөө аим гоё шагнал магнал шийтгэл мэдэлтэй өөрөө. Өгөөсөө яаж байгаа. Өглөөний төсөөд гоё юм бэлтгэсэн байгаа би. Болоогүй. Гэхдээ энэ гэхдээ хин хэд ялсан тоогоо алдсан бүр цээжлээгүй. Холион бат. Эхнээс бичиж авчих аюу амархан шүү дээ. Юу яаж байгаа шүү. Энэ нөгөө анар болон үзэгчдтэй бас нэг жоохон гоё сагсан юм гоё мэдлэг олгох чигээд энийг чи хийгээд эхэлж байгаа байхгүй мэдчихэж бас. Ана магтаад байгаа юм уу? Баярлаа. За тэгээд юу энэ бид тогтоо хамтаагаар завсаа. Тэгээд бидрийг бас эксплорт бас зөндөө бас одоо тоглолтууд хүлээж байгаа. Premier Sport Network-ос зөндөө тоглолтууд гарах байх тийм ээ. Тэр энэ байхгүй байна тийм. Энэ тоглолт гарах болдгоо. Тэгээ ер нь бол гэхдээ маш олон тоглолт гарч байгаа. Та бүхэн энэ бид тогтоо тэгээд бас давхар бас та бүхэн мэдээлүүд бас маш гоё харж байгаарай. Тэгээ бас мэдээ бас улам гоё. Дараагийн дугаард манай баясаа мөн их баг тийм ээ. Тийм. За хаа байна. Юу аимсч чинь чи. Хамтаагаараа үзчихтэй тэгээд энэ бид тогтоо хамтаагаараа. Баярлаа баярлаа. I don't need a pit stop. Never miss out on a mission. I'ma make it if you not.